Хаан шавуулсан гэж байна. Тэр бичлэгэн дээр хятадд юм. Гуанчуудоо. Англи мартаас ирсэн байна гэ тэ. Гуанчуудын энтэг шаалгаад байна та. Тэр нэрийг би бөксөөгөө шаашт юм та. Тэр тэгтээ нөгөө нэг юм жижигхэн зохиомжтой төгсчүүлэхээр гоё идэг те. Харин тэр тэгэл яг ярьсан өөрсдөө тэгээ ярьсан одоо нөгөө жоко те нэг юм бүдүүн банд нэг юм утастай хоёр нөгөө идрэг гэхээ тэгээ хийцэн хийгээд идрэгийн яг дүрсчүүлээл тэр зүгээрсээ татаажлаа шүү дээ. шоколад те. Тэр чинь нэг хоёрыг игээл байхгүй болсон юм байна. тэгээ амар тийм явцсан одоо жишээлбэл комедигийнхний тим юм дээр тийм дүрсчүүлж чаав бас гоё те. Сүүлд ангаах гэхээ идэгцсэн. Тэр тэгээд гол нь өнгөө хөш байгаад байна л та. Кэштэй олчоод байна те. Тэгэл нэг ийм камер хэрэг болоод байгаа байхгүй. Ингээл ийм хүн хэрэг болоо. Тэгээд нэг ийм за микшер хэрэг болохгүй. Тэгээ хооронд ингэн мингэн гээд байгаа байхгүй. Тэгээ жүжигчин хэрэг болоод жүжигчин ч гэж яах вэ тэгээд Тэрийг бол клубээсээ болох ч те. Яг жүжигчин гэдэг байгаа шүү дээ нөө. Тэ? Тий. Тэ? Хөжилтэй шүү. Тэгэхгүй л уцаараа бичих гээд байгаа юм чинь яг тийм. Өөрөө л орж. Ярианд орж. Эхэлсэн юм ч юм уу? Эхэлсэн юм. Сайн байцгаана уу? Занга Urban Talk. Urban Talk-ийн шинэ дугаар яг одоо эхэлж байна. Тэгээд зөвшөөр танилцуулъя. Эхэлсэн гэж байна шүү. Зур хаа. За, талаас эхэлчих. UB Comedy Club-ийн комеди ангараг байна. За өөртөө дашааш авахгүй. Танайгаа дашгүй байх гэж байна. Монголын гар барилдааны холбооны ерөнхийлөгч Мөхөт. төлөвлөсөн байна. За тэгээд жүжигчин хасаах маань байна. Мөн Бундын тамга бүстэй одоо ингэ тогтоох ах маань суралцсан байна. Тийм үү. Ирсэн ингэ тийм банк санхүүгийн хүн суугаад байгаа юм шиг л одоо тэр идэс. Бундын тамга гэхэр нэр гэсэн яг тэр үед юм царай болоод яг үнэнлээ. Царай ингэж яаж байгаа юм бэ? Яг амар сонсч л байсан юм байна. Бундын тамга гэлж ихээр амар царайлаг хүмүүс байгаа гэл те. Саанти фильмийн хөтлөгч байхад хүмүүс юм бас бундын тамгач бас галзууруулж шүү дээ. Амар дуулаа. өгүүлэлгөөсөн эсвэл аниргуугээ дуу муутай тий тэр үедээ амар таах юм хэдүүлээ байхаа. Манайх ч одоо гурлаа. Гişүүдийн хувьд бол дөрвөл байгаа. Дуулж байгаа нь 3 байна. Эмэгтэйчүүд хайцсан. Бага. Аа юм бага. Нэг нь тэгээд ээж болоо тэгээд Ямар охтоо амьдрал санаачих байсан. Тийм ер нь хідүүдийн ерөнхий бүрэлдэхүүн Анх байгуулж байгаа чинь 7 л байсан шүү дээ. Тэгээд 7 8 л байсан. Тэгэл ер нь тэгэл дийлэнх гадагшаа татгшаа явах нь яваал зарим амьдралах байгаа. Яг уулгийнхаа ертөнц рүү. Тэгээ одоо бол яг дөрвөлээ шүү. Ер нь дархны хамтлаг уу? Тэгээ дархна. Яг л нөө D45 энтрийн яг нэг үе баг тий. Тий. Яг тэр үед л гарч ирсэн. 2008-аас нэг 13 оны хав. Хүүх. Тухайн үед яг нэг FM их сонсдог өсөлтөлгүй. Тий. Лайв хэн 104 хөгжөөс. үйлсээ манлих ундын тамга энэ төр гэж тэр явуулдаг байсан та тий. Үүсээ Тий, фильм төгсөв. үйлс төгөлдөргээ тэр өөр үед тэдний яг дараагүй нэг дараагүй үү. дараагүй. Яг нэг тийм байсан тий. Тий. Фильмээс л одоо бундын тамга гэж одоо амар их сонсч ирсэн. Та тэр өгүүлдэг энэ тэр яадаг өөрсдөө зохиолчдөг байсан юм уу? Эсвэл билээ юу зүгээр тэгэж юм аа Өөрсдөө зохиолч оруулсан байсан юм. Зохион тэгэл дуу Яг зохиосон уу те? яг зохиосон. Аюугаа эргэлт мэргэлт сайтай байдаг. Амар те. Сайн сонсдог кино хийсэн. Пост модернчүүдээр. Сонсдог кино. Сонсдог кино. Өчтөр нээчгүүтэй. Өчтөр нээсэн. Вау те. Өгүүлэг сонсдог кино гэхээр айгу сонирхолтой сонсогч. Өгүүлэг угаасаа ингээд янз бүрийн байдлаар нөгөө хүн дуу мог нь өөр хүмүүс хийцэн байдаг шүү дээ. Сонсдог кино гэхээр одоо Яг хоо радио биш радио жүжиг гэж байдаг л да. Радио жүжиг одоо хуучны яг Монголын радиогоор одоо ийм өгүүлэгцээ хайрч юм хуучны ингээд ийм сонгодог зохиолуудыг гоё жүжигүүдийг яг сонсдог хэлбэрээр ингээ хийцэн мэдгээ кино гэхэр бас их сонирхолтой санагдаж байна л да. Гоё шуум мумтай тий. Одоо яг ямар хүйдийн ямар тэр нь одоо жишээлбэл яг ямар кино юм ямар сэдвтэй ямар кино хийчихвэ сонсдог сони юм биш үү? Тий бид нар нэг 11 сарын 22-нд одоо хариу орон зайг тоглолт хийж байгаа. Энэ тоглолтын нэр болохоор эфемер явдаг гэсэн нэвтрүүлгийн нэр юм. Хариу орон зай. Яг бид нар урын саналаа нэг 40 гаруй одоо радио жүжигчтэй хамгийн дээдлийн минут нь нэг 50 минут байдаг. Сая бол 2 хайрлахгүйгээд цаг 20 минут нийт 80 минутын кино хийлээ. Яг нэг сонсдог киноч юугаар ялгаа байдаг вэ гэхээр чихээр дамжиж очиж нэг хүний төсөөлөлт боддог байхгүй. Тэгэхээр ингээд яг
тухайн одоо бид нэг ингээ суугаа ярилцлага өгч байгаа тийм хэсэг байлаа гэхэд хүн болго өөр өөрсдийнхөө хардаг ч юм уу дотроо. Тэрүүгээр илүү жоох нэг ай шуум ингээ ерөөхдөө нэлээ бас нарийн ажиллагаатай. Тийм байх тий. Тэгээ Монгол улсын гавьч жүжигч Наранбаатар ах сая гавьт тавдаг Набах тоглосон. Тухайн үед бас яг одоо радиогийн бас эмэгтэй хөтлөгчний бас нэлээ мундаг байсан болоо. Биш Матилда гэдэг. Тухайн үед бас логтлогч юм тий. Заяалт. Тэгээд тэр маань Матилда гişгч бас бидэрт дуу оруулсан. Энэ нь бол ер нь нэгч дүр ингэж давтагдаж хоолоо уншаагүй. Нэг хоёрдугаар яг өөрсдөө яг нэг хөгжмөө өөрсдөө зохиосон гэсэн канондо зориулсан. Хоёр харилцахгүй гэдэг сүүлчийн зогсоол гэдэг дуу гаргасан клиптэй. За тэгээд ерөөхдөө яг уран сайхны киноны зохиолыг сонсдог киноныг диалог руу задлсан. Арай өөр гэдэг юм. Киноч юм болохоор ингээд дүрс тавьдаг учраас ингээд яг юм байна. Жүжигчд яг юм диалог гэдэг. Сонсдог киноч өөрийн гэсэн ритмтэй. Тэгээд тухайн яг гол хэсгүүдээ ингээд зургуулж ер нь бол цаг 20 минутын туршид хүнийг уйтахгүй барина гэдэг бол бас нэлээд мэдрэмжийн асуудал л та. Тийм. Тэгээд нэг жоохон ингээд яваа нэг онцгой болчихлоо. Хөөс ч одоо нэг ихэн сонсохгүй шүү дээ. Яг ер нь бол нэг ангитай уран сайхны киноны формат руу одоо аваатснараа ялгаатай. Цаашаага бид бүхэн илүү ингээд хөгжүүлэлт юм илүү сайжруулах гэдэг судалсан байгаа л да. Хавьяат Наранбаатар ах юу Хаана байгаа тийм эм бүх. Одоо YouTube дээр байрлалцсан манай хамт Тийм ба. Сонирхож үзье тий. сонирхож үзье сонсъё Дүрсгүй юм байна тий. Дүрсгүй яг сонсгол юм байна тий. Яг Монголд бол хамгийн анхны удаа. Ер нь яг манайх ч нэг юм өөр яг одоо аудио контент хамгийн анхдагч хамтлаг байхгүй. Аудио яг нэг фильм юм гэсэн. Одоо бол зөндөө олон залуучууд гоё юм хийж байгаа. Цаашдаа бас энэ салбарыг илүү хөгжүүлэх сонсдог кино гэдэг платформ илүү гоё болгоё гэсэн зорилготой ажиллаж байгаа. Гоё юм тий. Тэгээ сонирхолтой л угаасаа нэг юм. Яг ч нэг юм ингээд сонсохоор юуш дүрс харахгүй ингээд сонсохоор ч нэг юм хүн болон дотроо нэг арай өөрөөр хараад байдаг шүү дээ гудамжийг. Нэг байшингууд нь арай өөр хэлбэртэй. Тий өөр Хувцас нь арай нэг өөр тусдаг шүү дээ. Одоо өөрийнхөө төсөөллийн хамгийн сайн хэлбэрээр л өөртөө ойлгож Яг зөв тий. Яг Ер нь хөр хэр төсөөлтөөр яг өөрөө өөртөө бас нэг юм орд харж бариад тэрийг ингээ хараад ингээд энэ байлг болохоор энэ гэхдээ бас гоё хаа. Одоо жишээлбэл хэрэгтэй байдаг шүү дээ. тунгалаг тамир одоо уран сайхны киног бид нар үздэг шүү дээ мэддэг. Гэхдээ яг нөө Арманыг ингээд сонсдог хэлбэрээр нь машиндаа сонсохоор бүр илүү яг номын уншихаар ч юм уу бүр амар гоё юм дүрслэлтэй. Тэр одоо юу гэдэг нь байгалийн дүрслэл, орчин цагийн тэр дүрслэл мөрслөл нь амар гоё хэлээд тэр нь илүү гоё буудаг байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр таалагдах гэж бодож байна. Сая яг хасаахан хэлсэн дээр би яг энийг ярих гэсэн юм. Би нэг ковидын үеэр солонгост тэг бүр ингээд наашичгүй цаашичгүй болоод тэнгууд би яг тэр тунгалаг тамир гэдгийг роман ингээд тийм сонсох хэлбэрээр нь сонсож байгаа хгүй. Тэгээд би бас морь унсан толгой өнгөдөө сонсож байгаа. Тэнгууд тэр ингээд сонсохоор би яг өөрийнхөө хамгийн ийм тулсан хэлбэрээр л төсөөлт юм л. Тэр бүр тэрэндээ хүн донттой юм чи сонсдог юмдаа ингээд. Бид ч амар олон парт байд юм аа. Бараг нэг юм 30 эд жилөө тасалсан байдаг. Яг л хасаах хэлдгээр яг тэгэж яад юм л. Ингээд юм улам донтож сонсоод байт юм л. Хүн чинь хідэн хэрэгцээ байдаг шүү дээ. Одоо хоол идэх хэрэгцээ тий. Хэрэгцээ хамт мэдрэмж явж байгаа байхгүй. Хоол идэх. За секс их тий. Тэгээд одоо юм үзэх тий. Үзэх одоо санарыг мэлах. Тэнгүүд энэ сонсох гэдэг хэрэгцээ байждаг. Энэ нь бас нөгөө ярихтайгаа холбогдно. Сонсох нь болохоор хамгийн тийм фантаз оруулж чаддаг. Яг нөгөө түрүүн та хэд хэлсэн шиг юм төсөөллөөр Дүрс зохионо. тийм. Хүн төсөөлөл муутай байвал тэгээд муутагараа л сонсно. Сайтай гой сонсож магадгүй юм шиг. Тэр хүнд нь таарад байгаа учраас шүү. тий төвшнөөр л төсөөллийнхөө чадварын төвшнөөр Нөгөө талаас нь гэхдээ бичсэн талаас бас амар олон ийм чадрууд байдаг шүү дээ. Зарим нэг зохиолч нар бол илүү тэр нэг ийм орчинд яг ингээ байгаа юм шиг мэдрэл төрүүлээд очоод тэр хотод нь төөрөхгүй юм шиг тэгж гоё уран бичдэг шүү дээ. Зарим нь бол зөвхөн хүний тэр мэдрэмж тэр нэг ийм тийм ингээл зөрөөл өнгөрөхөд тэр мэдрэмжүүдийг илүү задлж хүний дотшоо ингээд мэдрэмжүүд рүү чиглэж бичсэн найруулагч нар байдаг шүү дээ. Зарим нь болохоор юм харагдах байдал, тэр момент, тэр ингээл мод зод ингээл яатсан маацсан гээл. Тэргүүрээ бас тэгээ танах юм ямар гэж бодож байна. энэ дэр ингэсэн яг би бас өөрөө нэг юм жоо ном үздэг амжилтал яасан мөртөө. Хүн нөгөө 5 м хүүгээрээ ингэж юм процесс явдаг, үйл явцтай явдаг. Тэгээд нэг уран сайхны кино болохоор ингээд нүд чих 2 гэсэн 2 м хүү ажиллаж ирдэг. Яг нэг фильтр нь ухна шүү дээ. А сонсдог кино бол яг шууд 6 м хүү ордог. Тэгээд тэр төсөөллийг өөрөө яаж задал тавих вэ гэхээр яг сая анараа хийсэн ингээд яг тухайн зохиолч өөрөө тэр хүний яг сэтгэл зүйн яг ямар онцлог руу хийж байгаа.
Тэгээ яг юу руу нэг чиглэж байгаа гэдэг амар чухал гэдэг юм. Тэгээ ингээд үдэ ханаад ингээд сонсохоор хүмүүс ингээд яг тэр төсөөлөлд орчдөг. Яг нэр нь бол яг юм чихээр ингээд дамжиж орж байгаа цааталтаа тэр хүрж байгаа байдал шууд сэтгэлтэй ингээд юм хамааралтай байдаг учраас айгуу тийм нарийн төвшний юм байдаг юм байлаа. Тэгээ судалж үзчихээ энэ ер нь бол Монголын одоо энэ ч урлагийн салбар ш соёлын салбар бид нар ч өөрсдөө ямар том түүхтэй орно лээ тийм. Жишээлбэл Монголын нууц товчоог яг сонсдог киноны юм формат руу оруулаад англи одоо яг моделийг бий болгоод ингээ гаргахад бол бидэрт бас боломж байгаа хэрэг. Яг заавалчгүй одоо юу гэдэг амар өндөр түвшний ур сайхны кино хийх гэхээс хүн чинь адилхан 5 метргүй байгаа учраас тэрийг айгүй нарийн түвшин судалж хийх юм бол болох юм байна гэж үзсэн. Тэр бас эдийн засгийн хувьд бас айгүй хэмнэлттэй болчих юм шүү дээ тий. Бид нар одоо энэ 11 сарын 22-нд бол хайр онцгийн тоглолтын араас манайх 27 онд 20 жил болох юм. Тэгээ 26 онд болохоор физикл гээд шинжлэх ухааны зөвлөлтийн 30 акттай юм сонслог кино орж байгаа. Энд дэр болохоор Монголын яг одоо радиог ингэж ярьж болохоор дуу оруулагч нар байгаа шүү дээ. Киноны дуу оруулагч нар гэсэн. Тэр хүмүүсийг илүү төлхөө ингэж оролцоолж ингэж авч хий гэсэн яг энэ төсөл явцсан байгаа. 30 анги эхний 10 ангийн зад яалагын задлаа гаргацсан байна. Одоо тоглолт дуусаад тархандаа очино бид нар. Миний хувьд л өөрөө зохиолоо бичдэг наруулдаг. 20 ангийн дуусгаад 26 анги гэхэд физикл руу орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэр бол нэлээд бас одоо яг тэн дээр жинхэнэ утгаараа нэг яг сонсдог кино гэж яг ямар формат вэ гэдгийг яг харуулах гэж. Одоо саяны хоёр харилцагууд дээр бол өмнө нь яг хийжсэн радио жүжигүүдтэйгээ ойролцоо тийм юугаар хийсэн гэсэн үг. Гэхдээ яг өөрсдөө оюуны өмчөөр хөгжмийн зохиол нь өөрсдийнх. За тэгээ аян шоу нь өөрсдийнх. Яг одоо тухайн програм ба дэлхийд бас нэлийн алдартай Кортас гэх програм дээр бас ажилладаг шоунуудыг. Тэгээ тэрийг ингэж оруулж ирээ. Тэгээ зохиолоо диалогоо бүх жүжигчтэй ингэ задлаацсан. Одоо нэгсэндээ сайжруулж байгаа тэр шатандаа явж байгаа гэж ойлгож байна л да. Та physical гэснээс physical дэше үлдсэн үү? Харин яг сая физикл гэж Сарц гэл үзүүлсэн. Өдрөө зангар үлдсэн үү? Хөнгөнө. сүүлд одоо мэдмээ нэлээд байгаа тийм. Нийтийн үеийг шүгэнгээр үтцсэн гэж Сая 11-нд үзсэн монголчуудын орсон дугаар нь хэдэн хүн үзсэн байлаа. Амар хангалттай байна гэдэг Тэр хэлжсэн. бүх монголчууд үзсэн баха. Тэр нь харагддаг Тэр бол огшооч. Netflix-ээс юм гарсан. Аюу цаанаас гарсан байсан. ер нь физикл 100 яах гэж гарч ирсэн бэ гэхээр хүмүүс саяны бидний ярьсан шиг хүч гэх юм бол хүчтэй өнгөх юм бол янз бүрээр төсөөлдөг. Зарим нь болохоор өөрийнх нь төсөөлөлт дотор бүх хүн хүчтэй гэж боддог. За зарим нь пауэрлифтер гэн хүчтэй гэж боддог. Зарим гар барилдаг хүн хүчтэй гэж боддог юм тий. зарим номын хүчтэй байдаг. Тэгээ гэх мэтчлэн хүмүүсийн хүч гэдэг ойлголтыг нөгөө илүү яг аль нь хүчтэй юм бэ гэдгийг тодорхой харуулахын тулд анх физикл 100 гэдэг юу төсөл нь өөрөө хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь жоохон ингээд нөгөө илүү томроод одоо яг энэ төвшөнд гоё болоод Одоо солонгосын багч юм болохоор тэр physical 100 дээр ялсан хүмүүс. Тэгээ ер нь бол топ баг болгоцсон юм билээ шүү дээ тий. Яагаад ч нэг зүгээр солонгосчуудыг ялаал нэг хожигдоосоо гэж боддог. Яагаад тэгээд байгаа бол Гэтэ солонгосчууд бол үнэхээр багаар ажиллаж сурцсан одоо санаатай тий. Энийн тэр өмнөх анги дээр найл үлээ. Японтой нэг үзэхтэй ингээд би тэрийг үзээд бүр аяар харамссан шүү дээ нөгөө юм. Бөмбөг авчиад хийдэг штэ. Үсэрч гарангуудаа очиод маяга хийсэн чинь сагс шиг хүзүүн дээр нойгоод тэгснэ нэмэлт цаг сунгаад нөгөө Японы тэр ахлагч халзанд алуулаад дахиж алуулаад тэгээд дай болж байгаа байхгүй. Зүгээр хийцэн л шууд хожиж байгаа газар штэ. чи бүр түрүүлж гүйцчихэд аваад өөртөө хүрчихгүй хав гэж бүүгээд очсон шүү дээ. Юу гэж хэлмээр тий. Надад л тэр зүйлд Ажиасараа инх оргил хоёр тэр юм одоо баг нь хардаг. Тэр бол бүр юм. Тэр чинь одоо сошиалар бүр ингээд тэсвэр төвчээрийн хан харангуй тэгээс үлдээ бүр юм мим болцоо явж ирсэн мэт аяга угаач гэх шиг тий. Тэр мим хөөрх юм Тэгээ солонгосчуудын бас тэр нөгөө юм entertainment эдитлж байгаа нэг тэр ингээд юм хүнийг юм үзэх юм филтийг өгөх юм тий. тэдний entertainment бол тулцсан байхгүй. Ямар мэдрэмжийн үед нөгөө тэр харц ирмэлтийг бүр ингээл тэ харуулаад яг бас ингээд яг хүний яг тэр авмаарга мэдрэмжүүдийн хэсгийг яг оруулж чадчихгүй зураг. Тэр ирмэлтэн дээр зүгээр шар ус усаал. Шууд ойлж болчих. Юу ч одоо үнэхээр тасархай шоу. Одоо тэр шоунд зориулж тэр хийсэн тэр нөгөө уюуд дээр нөгөө тайзны ажлууд байж байгаа шүү дээ. Заавал манай Монгол бас арга бол хин үзэхтэй тийм. Саяны дугаар дээр л нөгөө шууны хүчийг
шалгасан юмнууд их байлаа шүү дээ тий. Манай лавгагийн нөгөө юун дээрс зүгддэг бас л яг ингээд зуурах шүү. Манай нөгөө инхөргөл хин хоёрын Алиасур хоёрын бас атгадаг бас шууны хүч байгаа байхгүй. Ер нь хүчөө ингээ хоёр янзын байхгүй. Нэг нь ингээд тэсвэрих биш нэг холбооны юун дээр чинь атгалтын хүч шалгаад байгаа ш чеклээд байгаа шүү дээ. Яг тэр бол яг зүгээр огцом атгалтын хүч нь хэдэн килограмм атгах ч үнийг гаргадаг. А нөгөө одоо хүний тэсвэрийн одоо булчин ажилуулдаг хэсэг бол одоо дааж авсан хэсэг бол хин удаан тэсэж төвчиж чадахгүй гэдэг зүйл. Тэрийг нөгөө ярьсан чинь сэтгэлийн хүчээр л даван шүдэ гэж тэгсэн шүү дээ. Одоо бид хоёр бэлтгэл нэг жим дээр хийж байгаа байхгүй. Тэнгүүд яг заа ингээд болчлоо гэд дийлэхгүй чадахгүй наа гингүүд л за хийчихэн шүү дээ 2 3 гингүүд. Тэг хүч гараад байгаа байхгүй. Тэр хүний оюун санаанд эзээ стоп гин тэрэн дээр би энэ бас стоп болчихж байна. За энийг чадахгүй байх таа гэж бодчихвол санаасаа л тий чадгаа болчих юм л да. Энэ физикал эйшэ дээр допингийн юмуд нь яага хэрүүлэхгүй бай. Машин гэхдээ юу юм шүү. Допинг хэрэглэдэг ганцхан орцсон юм шиг санагдаж байна уу? Ямар юугээс Яагаад чи ингээд тарьсан юм шиг санагдаад байна? Австрал Тэр ихтэй ерөө салгаж байгаа бах Тийм шалгууртай юм уу, дүрмтэй юм уу, дүрмгүй. хамаагүй өстэй. Тэгвэл хамаагүй бол баг хэрэглээл байна. ер нь бол энийг энэ чинь ерөөсөө хамгийн чухал зүйл нь бизнес учраас яавал тийм гоё хүмүүс үзэхээр сенсацтай байх байл гэдэг дээр Манайх бол анхаарал болохгүй хасан багтаад жодооч бүх мөх байгаа юм чинь те тэнд допинг Тэгээ хэрэглэж манайд бол тийм боломж юуг байхгүй юу. Тэгвэл австралчууд нэг юм бардам те угаасаа л тэр чи тий одоо нөгөө юу гэх юм бэ тэр хүн харсан ч гэсэн Европ хүн зогсож байгаа шүү дээ Австрал тэнгуүтэй тэндээ бардаа те би бол Азийн хамгийн хүчтэй эмэгтэй ч гэж байгаа шүү. Шаалтаа. Тэр бас юу вэ? Яг Европт орох гээд байгаа юм уу? Азад орох гээд байгаа юм уу те? Тэр чинь нөгөө тэр хүмүүсийн чинь биеийн онцлог гений юм ингээд Азаас юм гэж байна. Одоо зүгээр юм Бусдаа ганцаараа тийм шүү дээ. Тийм гэж. нэг Тайван юм уу Вьетнам орцсон бол тэр чи яг нэг юм Азуудаараа юм шиг. Тэгснээр тэрээс орохгүй гэж. Ятад яг бол юу гарахгүй шүү дээ. Ядаж ороход австралиас шууд Netflix гарахгүй болохоор Одоо тийм бэ тий. Үзэл явах тэгээд. орсчод Азтай юм чинь. Бас багтэн шүү дээ тийм ээ. Манайхан тэгэл яг юм хоёр талтай гээл яг гой оройн суугаад үзээд маргааш нь дахиад бүүлий орж ирж л байгаа тийм. Хятад яасан юм болоо? Турк ч гэсэн асуудалтай зөө. Хятад нөгөө Netflix гарахгүй болохоор Турк чи Евро Аз шүү дээ. Одоо жишээ нь хөл бөмбөгийн Европын орон шалруулалт тэмцээн дээр Турк тоглолт шүү дээ. Тэгэхээр нас наашаа орж ийн гэдэг чи бас яг 100 Аз гэдэг. Бас хэцүү. Гэтэ энэ бол яг Азгээ гаргацсан ч гэсэн энэ 2 3 Аз нь юу Аз болохоор 3 4 Аз нь Аз болохоор тэгэл оруулчих. Гол нь тэгээд юу ч гэж нэрлсэн тэдний зорилго бол биелж байгаа шүү дээ. Үзэлт сайн байна. Би тэгтээ зүгээр ингэж бодсон. Манайхан монголчууд бол эсэргээрээ муулж байгаа те бүлийж байгаа. Энэ буруу ч гэсэн амар үзэж байгаа нь бас нэг талаараа зүг байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хүмүүс Би зүгээр ингэж бодсон. За хүмүүс алдан те. За хүн үнэхээр муулах гэдэг бол хамт үзэж байгаа нэг гэр бүлийнхэнтэйгээ энийг гिचлээ те гэл нэг тийм хэрэгцээ анхахгүй. Заавал бүр комент цаашлаад чат бичиж ордог нь яаж байгаа юм бол Мим хийгээд байгаа байхгүй. тэр чат чигээр жоохон хөвгтөд гэсэн. хандаруу те СС чат орж ирснээр ингээ СС-гээ тавьсан байл шүү дээ. Тэгэл мэдгүй би бол тэрийг яг яах вэ л гэж бодсон шүү дээ. Ер нь тэгэл дэлхийд тэр дайл тийм байгаа Гой шүү байд дээ. шүү дээ. Чи шат бичиж байгаа юм уу? Хүмүүс тэгтээ юм үзэж нөгөө сошиал хөгжснөөс хойш ер нь юм үзэж сурж эхэлж байгаа байх. Нөгөө баабургаан хэлдгээр те одоо бид нэр суралцж байна. Суурин иргэн шилж гэдэг шиг. Тийм. Би яах вэ л хүмүүс үзэж जैन тэгэл 100 бүх монголчууд хайп байна гэж аахгүй ш. Зарим нь тэнд бүхэнд нь тэрийгээ илэрхийлсэн. Тэгэл нэг тийм. Одоо яах вэ гэдэг өнгөрөөгөө дэж болохгүй л дээ. Хүн дөрмжлөхийг заавал ярьж явах хэрэгтэй байхгүй. Тийм. Улаан цай чатаар орж ирээд үхэх гээдэвэл яаж ч за яг би тоохгүй байлаа гэж үзэхэд лайв үстэй. Тэр бол жоохон хөвгтөд ч би зөв тэгэж харсан нэг 10 жилийн те. Харин би нэг саяны нөгөө ярьж байгаа шиг ингээд сүүлийн үед чи үхээч гэдэг үг айгүй их гарцсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэ? Янз бүрийн нөгөө кейсээр хараад зүнгүүд бид нар нэг янз бүрээр харааж олно доо нөгөө Монгол хараалаар харааж олдсон шүү дээ. За гацаад байсан ч болно тэ. Тэгсэн чинь ингэж ярьдаг болсон бүр нөгөө оюун санааны бас нэг юм амар сонин эрен үе ирсэн юм шиг байгаа байхгүй юу? Чи үхээч гэ тэ. Тэгж ярьдаг юмнууд амар их Үхээч гэдгээс гадна одоо хутгалын шүү гэдэг юм бүр зүгээр бүр ямар ч шүү хутгалсан тийм бүр тэр хутгал шүүмний хэрэг одоо зүгээр сүүлийн үед бүр одоо үн байсан л да. Гэтэ сүүлийн үед Young-уд бол бүр дэлгэж шүү. тийм үү. Зүгээр л хутгалын шүү. Монголд хутгалдیں шүү. Тэгээ тэрнгүүрээ ингэ жоохон флексдэг. Жогоос тэр юм гадаа олж шоу моовн дээр хурааж авсан юм харахаар амар олон тийм
Утга ямар. Утганы дэлгүүр шатчих чи. Гайгүй утга харагдана. Хямдхан утга байна уу? Нэрээ одоо түрүүнд ярьсан шиг ингээд тэн чин ямар нэгэн ийм дотор нэг юм байгаад байна шүү дээ. Үзэлцээ гэсэн сэтгэл хэсүүг шүү дээ. Тэр чинь дутагтай явж байгаа гэдэг чинь. Тэгэхээр тэр нөгөө нэг 90 үе болгондоо өөр байсан. Дүрмүүд нь ч өөр байсан. Үзэлцэг нь ч өөр байсан тий. Дүрм одоо ч нөгөө хамраас цус гарах юм бол яан гэдэг ч юм уу тий. Хэвтээд унчих юм бол бууж гэсэн тооцсон байна. Тэгээ сүүлийн үед би бас тэр бодоод байгаа байхгүй юм. Ер нь ингээд нэг 90 хүн тул нэг юм үзэлцээ гэдэг зүйл байж идэг юм байна. Тэнд энийг нөгөө нэг цагдаа дээр очиод тэгж байж болохгүй нөгөө Fight Club шиг нэг юм жинхэнэ нэг юм дүрмтэй. Тэгээ үнэхээр тэр дотор байгаа юм гаргаад үзчихдэг нэг юм жинхэнэ Fight Club шиг нэг клуб хэрэгтэй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Fight Club бол хэрэгтэй. Би бас өмнө дугааруудаар ярьжсэн л та. Тэр эртний үнтэй одоо тэр тестийг барьдаг, гадагшлуулдаг юмнууд хэрэгтэй л дээ. Тэгээд энэ тэгээд одоо яг тийм албан ёсных сүүл нөө бокс дээр celebrity бокс гээ гарсан юм билээ шүү дээ. Тэрэн шиг зүгээр юм бифтэй хүмүүс хоорондоо яг дивжин дээр юм боксч Баарн тим байдаг л амрын тий. Тэрийг хийнэ. Зодолчих. Тэрийг хийх болно. Гэтэ яг согтуу хүмүүс утгагүй л дээ. Согтуу биш ээ. Угаасаа тэр дээр дүрм байх юм. Хоёулангийн үлээлгэж байгааг за хоёулаа 2-0 байгаа шүү гэж байгаа. Адил согтын зэрэг нь адилхан шүү гэж байгаа. Ер нь бол тийм тэгж утсан. Ингээд хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд ингээд сошиалын цаанаас ингээд амар хэрүүл хийгээд байх ш. Зүгээр учрыг үл дүрмтэйгээр гоё учирчдаг. Тэгээд жинкнээсээ тэр чинь ингээд ядарчлаа зодолчих юм бол ингээд сэтгэл санаа 50 болно шүү дээ. Нэг нэгээ ялсан ч гэсэн одоо жинхэнэ нэг тийм жинхэнэ эр хүн бол ядарсан үедээ тэгэл за ингээд ийм гоё сайхан үзлээ гэдэг ингээд дуусах. Тийм юу хүний дотор байгаад байгаа гэж бодоод байгаа байхгүй. Fight Club дээр яг гард юм а тий. Байхгүй. Ингээд зүгээр амьдралдаа дурггүй тий. Утгагүй болсон хүн зүгээр Fight Club-д очиж зодолцсноо ингээд хөмсгөнд зад шаацсан мөртлөө инээцээ явж байгаа байхгүй. Тэр бол нэг ийм эрэгтэй хүний хэрэгцээ гэдэг тал дээр байдаг юм шиг. Тийм. Ямар нэг байдлаар. Тэрийг одоо яг ингээд нэг гар барилдаанаар ингээд орлуулах ч яг уу тий. Эхэлж хийж ягаад. Тэгээд энэ дээр бас нэг юм тийм зүйл хий гэж би бодоод байгаа байхгүй. Энэ төлөвлөсөн байгаа зүйл байгаа. Тэр нэг Fight Club ч. Ирэлт байж. Юу нь яг юу нь дутаад байна хаа. Хүн дутаад байна уу? Та орно хамгийн их таавах. Маркетинг. Одоо удахгүй гар барилдааны нэг тийм том юм тулаан болно. Гар барилдаан ч бас юм комбат спорт Сангийн шот ярьчих л. амар их шүү хүмүүс. Ер нь бол нөгөө гар барилдаан чи яг зодтолдохгүй ч гэсэн яг хоёр талаас гарч ирж байгаа юм тулааны спорт талдаа орчихдоггүй комбат спорт талдаа харьяалагддаг гэсэн үг. Тэгээд хоёр талаас ирээл яг хүчээ үзэл оролдол үзэхэр чи бас тэндээс жинхэнэ юм модернал хаад ер нь яг нууц шил бүгдээрээ л эрэгтэй хүмүүс шүү. Хангасвал хизээ хүнтэй муудалцав. Жинхнээс юм танихгүй хамаагүй. Яг ингээл бас нэг хүмүүс би чаа ингэ шүү тэгэж шүү гэдэг тийм байдаг шүү. Хизээ ангаргаас Ой сүүлийн үед тэгэл яах чаад байгаа шүү дээ. Ер нь нэг амар хүмүүс ингээл бордо технологиуд нь тэгэл уучлаарай гээл тэгэл ячаад байгаа шүү дээ. Ер нь түлхчээд байгаа. Уусаа хаана очих нь ойлгомжтой. Цагдаа дээр очин, тэгэл байнга очин, төв яшиг төв. Одоо энэ гэхдээ зодоноор асуудал шийдэх гэж ямар юм байх вэ? Аль цогцсон, за ингээд буруутсан бод их уугаа цогцсон, угаасаа юм авир мавиртай хүмүүс л байж л үед тэгэл эрүүл бол ямар ч тийм асуудал гарч байхгүй шүү дээ. Зогтуу олон донд ийм тийм юм байдаг. Гэхдээ заримд нь бол ингээд янз бүрийн байдлаар яаж л гэдэг. Тийм хүн бол болж л байгаа. Тэгээд айл болох тэгэл аргалаа л ингээл аашлаа гээл. Мэн тэгж атаах. Тэгэл аргалаад байна. хасаах юм. Тэгээд энэ хинтээ их шийдлэх төрлийн юм байна. Ер нь бол би ингээд юм тийм гаргах төрлийн юм баггүй. Нэг тийм урдаас нь ингээд асчаар одоо угаасаа тэгээд яг буулт нь ижлэх юм чинь ард нь гарах хариун те. Тэр чимээг бол бос. Би саяхныг гандангийн модны өрөө дэш өгсөж жагаад гандангийн дундуур ингээ баруун эргээд нэг нарийнхаа юм засмалтай байдаг шүү дээ. Шууд гандан руугаа нэвт ордог. Тэр чинь яг гандан талаасаа модны хойрлуугаа ингэх нь хориотой юм байна. Тэр бол миний буруу байхгүй. Ямарч машин байхгүй. Яг гандангаар орж ирсэн дараад модны хойрлуугаа шууд гарч игээд гिचсэн чинь нэг юм согтуу нөхөр иржээсэй байхгүй. Тэгээд битэр их ойрхон зөрсөн. Угаасаа тэр гудамж нарийнхан. Тэгсэн шууд машин дээр гээд гисэн. Цогсоо буугаад ингээд харсан чи би нөө дөрөв зөрчиж байгаа мэдж байгаа шүү дээ. Алишээ дундаа орсон шүү дээ. Тэгсэн чинь яг тэр годомны тэнд амьдрдаг айлын унсахтуу саа чи буруу яваад шүү дээ. Яг яагаар уучраа олд өдөр чинь амар цохоор ингээд байгаа юм чи ингээд нүдэн дарахаар хангалттай багтаж харагдаж байгаа. Тэгээд нөгөө машин тэргээ бас харж байгаа юм. Тэгэл нэг 2 3 тэрвэрлдэл за өгшний галс ингээд давхар машин ирчүүл одоо битээр ингэж яхад бас ингээд сигнал мигнал гэл тэгэл ингээд аргалаад гис хамгийн сүүл тэгж бас тэр чи бас эвгүй юм бэлээ хүн ингээд шууд ингээд
хамар мамар дээр цохол тий. Бууга дээр мууга дээр гэдэг тэгэнгүүт эхлээд биш үү шоконд орж байгаа байхгүй юу? Яа нэг жаан болго буугаад ирсэн чинь одоо жишээлбэл тэр ингээд гудамд амьдэрдэг хүн байгаа байхгүй юу? Бараа би гэрлүүг орох чадстай жордор хөндлөлөө гэл тийм ярингууд чинь юу лээ гэж яг тэр үед бол би ууралчих гэдэг байгаа байхгүй бүр ингээд шүү дээ тий. Тэг өөрөө ингээд дараа Энэ ууралсан байгаа юм л да. тэг ер нь бол ууралсан маа. Тэгээд дотроо ингээд өнгөрч байгаа. Тэгээд тэрэн дээр нэг ингээд өнжөөд өнгөрсөн. Тэгээ одоо л харьцангуй ингээд юм одоо хөгжиж барай сошиал маш төсөн бүрийн юм асуудал үүсвэл ингээд тавьждаг мавчдаг болцоод байна. Одоо тэгэл бидрийг бол баг байхад байх чинь л одоо ингээд төмөр зам би өссөн л амар зодоонуудынтай газар өссөн бохгүй юу ерөөс. Тэгэл ах нар зүгээр ингээд асууж байгаа чимтэй үзэх үзье гээд саадан даваачаал за өсдөхгүй шүү гээл тэгэл унгуул босхон ч гинөө ингээд нэг юм. Тэр чинь хамар мамар хууг муухшаан тэнгүү чинь ямар ч тийм өргөдөл гомдол момдол байхгүй гараа өрөө салан тэгээд насан туршийн одоо нэг юм сарин мэртэй тэр амар имэнэлтэй байхгүй одоо бол ондоо олчоод байна шүү дээ тийм. Urban Talk нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водка нь 5 TV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор арих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны саксон бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk. Эрүүл амттай түргэн гэсэн ураатай Японы алдартай Yoshinoya сүлжээ ресторан нь Монголд 5 салбараар үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын төв болох ITC Tower-ын нэг давхурт байрлах Yoshinoya сүлжээ ресторан нь жинхэнэ Япон хувь маягаар өглөөний цай бэлтгэж байна. Саалма болон Ангус бүхрийн махтай өглөөний цайг гаргаж байгаа юм байна. Хэлэхэд бас таатай байна. Таны хоол бэлэн боллоо. Түргэн байгаа биз? Эрүүл түргэн амттай Yoshinoya. Одоо ондоо зүгээр шоу хотлох шагаа. Одоо нэрээ бистэ хараа сүүлийн үед яг тийм болчиход байгаа маа. Монгол утгалтын шүү өдөр улмаагийн залууг уржиг дээр орой. Хайнас. Гэхдээ ер нь утга үе үед л байсан биз дээ ер нь. Утга гэхдээ аав ээж нэг үе үед яг үе үед л байсан л та. Бичлэг үзчихсэн нэг юм YouTube дээр одоо байдгүйгүй юу? Нэг юм нэг 90 оны л Улаанбаатар хот юм шиг ба. Нэг юм цастаад нэг юм телевизийн нэг юм хүний л юм зүгээр юм хот бичиж байгаа дүрсэн байхгүй. Тэгсэн чи ханаас нь чи хутгалчдаг. Тийм. Тэр бараг юм тэгшээ аваад доор нь тавьчих байгаа хаа. Тэр утга гэж ярьж байгаа хүмүүс бол Тийм. удахгүй зүгээр ганц жилэл тэгж ярьж үзчихээ. Улмаагийн зургийг би харсан. Өөрөө тавьсан ч хэлэлтэй Instagram дээр. Улмааг бол шал өөр асуудал. Хэлбэрээр. Хаян хаан нутгуулсан. Хариунаас усраа зүрх рүү. Тэр одоо хаагийн хүүлэн гэж одоо баг тэр юм байна. Биш тэр одоо хувь санжны саналтай байсан юм. Тэр хүнээ мэдж байгаа мó зүгээр ингээд одоо бар саунд ч юм уу, клаб ч юм уу шууд муудалцаа тийм болсон юм. Одоо би яг болсон Үгүй голдомж юм шүү те. Орой төрсөн өдөрт явчаад орой гэрлэг гарсан гэрийнхэнд ойролцоо очоод Хүмүүс болохоор зүгээр яг маасл гэж шаардлаа шүү. Нөгөө улс төрийн тийм бах та сая ингээд одоо юу гэдэг нөгөө ерөнхий сайдыг унгаахад чинь ингээд ерөнхийдөө манлайлж оролцлоо шүү дээ. Тэнд чинь үзэл бодлоо илэрхийлээ. Тэгэхээр ихэн тэгсэн гэсэн үг үү? Тийм. Одоо энэ бас ингээд манайд амар бас юм хартаал юм болж байгаа байхгүй. Эсрэг талын одоо хүчин ч юм уу, хүн тавьсан ч юм уу, мэдгүй өөр эсвэл хүн амтны дургу хүргээд явцсан ч юм уу одоо бөө мэд. яг хүн харах хэрэгтэй те. Улмаагийн өөрийн асуудал шүү дээ. Бид нар харахад бол зүгээр хүн ингэж яагаад хутгахсан юм бэ асуудал. Тийм ээ тийм. Тийм. Уус зүгээр хүн шүү дээ. нөө нэг эсгийг бол юу л шаацгаа юу суух болов. Эсгийн оо хоёр яагаад зүгээр нохоо орж гэсэн шаацгаа ороод ирдэг.
Идэхтэй яа. Зөв заримдаа ингэж боддог байхгүй. Собака ни надад шатгаа. Ямар ч хулгайч дээрэмжил өөөрчин бай ингээд яг хүн үхээсэй гэж бас боддгүй л байхгүй. Харин тий. Жохоо эвгүй тэр байхгүй. Бидний нөгөө хүн чанартай хүн болгоод байгаа зүйл чинь ингээд алга болох гэдэг байхгүй. Комментиг харсан чинь хүмүүс амар Бараг ашигтай гэж ашигтай би тэр хүмүүсээр гайхав шүү дээ. Юу яриад байгаа гэж шүү дээ. Чи ч гэсэн ингээд гэрлөөгөө орох жоохтой хотголж болох бай шүү дээ. Чи ч дараагийнх нь юм бэлүү гэж бод хүмүүс ашгүй хохин ингээсэй гэж бодсон ч гэж яах шиг. Харин тий. Тэгэхээр яг ингээд Тэр гайж хүмүүсийн сэтгэлцэн бас юм амар болцсон байгаа. гайж болцсон юм. Үхээс чиглэг нь клуб босом дээрээс бүжиглж байгаа түнтэй модалцаад тэгээд тэгсэн чинь ийм жижигхэн утга гаргаад ирсэн. Наа утгална гэдэг. Тэгээд өстө маа найз миний урд дураарч утгалуулаад. Очоо нэрээ. Тэ хүндэлж авдаг шүү мөн найз. Тэр хууль байт юм бил ч те хідэн санжигээ. Оо ёстой тэр юм шиг үлээ. Тэр тэрүүгээрээ л зүсэн. Яг энүүгээр шаана гэдэг. Маа найзын бас хоёр шатсан. Ингээд. Тэгээд зүгээр уг нь модалцаа салсан яа хизээ утгалцсан мэдэхгүй ч гарч ирсэн чинь цагаан өмдтэй таксийн цусан чинь цус гарч зүү андаа гэдгсэн чинь. Цус нь гарч явж байгаа. Чи ч ямар муухай Америкт амьдарч байгаа юм шиг. За гівлэг юм ярих уу? Ти шоуд ч юм дөө. Тэгэхээр хортоо шууд баах. Шууд яриад яах. Тэгээд тэр луг орж ий. Тэр тэгээд байж алга болчих واخ. Амар. Тэгээд одоо бид нарыг харж байгаа хүмүүс хүүхдүүд залуучууд байх юм бол утга шөвгний асуудал тэгэл эцэст нь өөрөө бүр насан туршдаа харамсаад давж чадахгүй шал эсрэг хэцүү амьдралаар л амьдрах болно шүү дээ. Хэлмээр байгаа ээж автаа хаал хийж өгөх. Тий. Яг тэр үүссэн зорилгын дагуу зорилгыг ашиглаж байгаа. Хутгаа өшгөж байгаа. харин яг тийм Энэ хутга шүүний асуудал чинь зуны тэр нэг юм хипхоп шоун дээрээс явсан шүү дээ. Тэн дээр одоо юу яалаа нэгээ хутгаллаа гэдэг хэрэг гараад тэгснээ сошиалор нөгөө юу яваал те. Тэндээс хураасан юмнууд гээл тэгсэн чинь парк гээл тавьсан чинь нөгөө ингэж мингдэг хутга мутга зүсэн бүрийн юмнууд байдаг те. Контрын утга мотгоо. Тэр яг энэ үеийн одоо энэ хутга яриад байгаа энэ үеийн дүүнер ч юм уу одоо мэдхгүй нөгөө үеийнхэн одоо тийм юм үзэхтэй масаараа одоо тэнд ямар ч байсан очиод би нэг гартаа халзарна те нэг туйлын зорилго нэг юм гоё тоглолт үзэж кайферч ингэ шоудахгүй бас нэг давхар тийм бодоо яваад шүү дээ. Тийм хөлтэй юм эвгүйгээр шаарах гэж. Тийм, сквал нэг юм айхгүй юм кул байгаа нь өөрөө тэр нэг шоун дээр ч юм уу одоо нэг юм шал өөр юм яваад байгаа байхгүй энэ цаана тий. Тэрийг ингэж хэлье. Одоо яг юм айхгүй кул гой харагдгийг хэл спорт руу ороорой. Тэ? Яг гой спортын цэвэр ертөнцид өөрийнхөө хөлс хүчээр тэмцэлтэд тултаад тэрнгээ бас өөрөө бусдын хүндлэлийг хүлээгээд бусдаар бас хүндлүүлж үзээ бусдыг хүндэлж үзээ тэр яг гоё юм цэвэр орчинд гоё тэр бахархлаа өөрийнхөө тэр гоё сүр хүчийг олж аваарай гэж хэлээ. Тийм гоё дүрмтэй халзагнараа л гэх гэдэг шүү дээ. Магадгүй одоо жишээлбэл ингээл одоо өсвөр насны залуучууд ч юм уу хутга мутга бодоод бас ингэжээвэл бити тэгэрээ тийм үү. Яг гоё дүрмтэй чаддаг зүйлээрээ халзарч одоо биенийхээ одоо гомдол тэр бачуудлындээ хурсан юм одоо тайлаар ч юм уу барилддаг ч юм уу тийм барилдаа. Одоо бид хутгыг бол би сүүлд гэж бодсон. Англид бол ингэдэг байхгүй 16 илүү 18 би яг мэдэхгүй байна. Тэнгүүд тэрнээс доош насны хүүхдүүд хөл ер нь ингээд юм үйлчлэв. Тэний бүх хүүхдүүд хутгатай явдаг. Тэгвэл юм метронд юм шалгалт малгалт орж ирдэм бил. Тэгээд шууд цагдаа нар шууд юм хүүхдийг нэгжээд хутгаа байвал ийшээ хий гэдэг. Тэгвэл тийм метроноос нь хурааж авсан хутгаа бүр юм баг шуудаа дүр хутгах байхгүй. Тэгвэл манайхан одоо манай Монголд байгаа хүүхдүүд тэдрээс ч юм уу юм ямаараа тэн тэгж болд юм байна гэж бодоод юм буруу үлгэр дөрөөл аваад юм шиг. Тэр чинь бол юм өчнөөгөө сая хүн амтаа. Маад л ондоо шүү дээ тий. Тийм байх боломжгүй. Миний бодлоор бол одоо хутга барьж байгаа хүүхдүүд зөө. За ер нь аав ээж хараа хяналт баг зөө. Амар сулд ороо зөө. Тэгэхээр ингээд илүү туранхай жижигхэн биетэй илүү сулд ороо хүн зодуулах магадлал өндөр байхаараа нөгөө нэг өөрийгөө хамгаалах self defense тэр нь ингээд хутга барьчвал арай өөрөөсөө том гараас өөрийгөө хамгаалчихна гэдэг нэг хамгаалагдсан мэдрэмж авах гэдэг ингээд хутга шуунд ануугаад байгаа байхгүй юу? Та нар хутга барьж ирсэн үү? Шуундаа авч явж ирсэн үү? Том битэй том утга. Юу бацаан багт аюултай газар хутга явж үзсэн шуундаа. Үнэхээр цаг тул яг ингээд эцсийн мөчд гаргана гэж бодоод хотод явж үзчихэл байсан. Гэтэл үнэхээр яг тэр нэг лалрын мэдрэмж байдаг хөхгүй амар хамгаалагдсан мэдрэмж. Яг эцсийн мөчд гаргаж ирнэ гээд нэг зэвсэгтэй явна гээд. Би бол тэгж явж үзсэн. Би ч ороод лих шиг яахгүй юм. Хаашаа додуулна шүү дээ заримдаа. Хотод явж ирсэн юм байна. Би ч нөгөө тоглочихгүй. Өөрийгөө хамгаалах гад нэг гоё утга ээж герман утга авч гисэн чинь цүгэндээ явж ирсэн чинь цагдаа цүнх шалгаад тэгээ утга хураацсан.
хайрын утга. Хайрын утга шүү дээ. Тэгээ захаас бүр явах юм. Яг энэ явж хамгийн арчаагүй гайуд л утгатай байгаа зэ ер нь. Self defense нь л утга бариулж байгаа байхгүй. Тэгээс өөртөө ихтэй гоё юм спортлог залуучууд утгаар яах юм гэж бодож Дээрээс байгаа. Ямар ч хэрэг байхгүй. Одоо нэг одоо бүли гэдэг зүйл чинь амар асуудал болцсон байна шүү дээ. Нийгэмд те дүүнерт бас асуудал болцсон. Тэгэхээр энэ одоо зүйлээс болоод энэ ийм асуудлууд бас гараад байгаа бох те. Бүлигээс болоод бас тэндээс одоо өөрийнхөө саяны ярьсан чиг өөрийгөө хамгаалах тийм Бүлэж яах вэ? Зүгээр улаанцаа ингээл хоёр парагц тулаад яг миний нөхцөл бол бүр дээр байх. Ингээд шууд парагцууд хоорондоо гахаан хоош юм том тоос хумаасаа тодтолж байгаа шүү дээ. Тийм юм донд бол санаандгүй орох үе байдгийм аа. Тэгээ одоо тэгтээ тэр чинь байхгүй шүү дээ. Байхгүй ах уу? Яаж байх вэ одоо тийм бөөнөрө зодтолдог байсан уу яг одоо яг миний хувьд ингээ харахад бидний үеийг дуусчихсан санагдаад байхгүй. Гэтэ яг сая хосоогийн хийдэг шиг ингэж чулуун бод барихгүй, утга шүүх хэрэглэхгүй. Яг л нэг эсрэг нэг үзэн дараа нь одоо нэг новширахгүй гэж. Гэтэ нэг тэг шүд дамын зохиод амар гимтээдгөө. Бас яг бас жоохон тийм соёлтой зодтолдог, унтсан байх төвшгөлтгөө ч юм уу нэг бүрлөө. Тэгээ босгож ирж байгаа зодтолдог тийм үе байсан. Одоо ингээ хараад тахаар яг нийгмийн сэтгүүл зүйн өөр амар бохирдсон байгаа. Харин тий. Яагаад бохирдоод байгаа гэхээр яг миний зүгээр яг сэтгэл зүйдээс ингээ харахад энэ сошиал руу орж ирж байгаа энэ мэдээллүүд өөрөө ямар ч тийм юу фильтргүй байгаа. Тэндээс ингээ хүн болгон шүрдэж аваад өөрийгөө тийм би ийм байх хэрэгтэй юм аа гэсэн юм цогцлогч байгаа байхгүй. Тэгэл яг тэр инстинкт нь өөрөө тэр уур хилэн чинь ерөөсө хитгэн дойлт ингэж гарч ирдэг зүйл. Тэр юм дээр ингээл тавьчин тэгэл ардталт нь яг ингээл бүх асуудал үүсэв. Тэр чинь ухамсаргүй үйл яваад гэсэн үг шүү дээ. Энэ дээр хадгалж мессийг хадгалж яваад байна гэдэг чинь өөрөө зорилго нь юу юм? Тэрийг амар тодорхойлох хэрэгтэй. Ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Одоогийн нийгэмд тийм бол бүгд тог харилцаанаас харилцаа үүсдэг болсон. Тэгээд дээрэс нэг аюуны хүндэтгэлтэй ингээ зүг ингээ явж байгаа асуудал байна. Яг ингэ анзаараад тахт бид хэдийн үеийнхэн бол яг тийм мисцис гэдэг юм шиг байгаа. Одоо бол яг нөө тодорхой ингээ нас явцсан гэх юм те. Ер нь ухамсарлцсан ойлгоцсон байгаа байхгүй юу? Хоорондоо ямар контакт үүсгэх бол мэддэг болсон. Дүүнрийн үеийнхэн бол ерөөсөө ингээ яг саяны ангарахын хэлдэг шиг өөрийгөө хамгаална. Эсвэл яг нэг жоохон ингээ найзууд дундаа бол би бас нэг юм шүү. Тэр эгон дээр жоохон ингээ явцсан ч юм. Иймэрхүү юм ер нь сүүлийн нийлээ анзаардаг. Амар байлээ. Тэгтээ тэр бөөнөрөө зодтолдог модолдогч байгаа. Багассан гэхээс тэгэл бас одоо нэг бичлэг гэдэг аимшигтай нөө сошиал тавигддаг болсон ч хүмүүс ингээ анзаараад байгаа байхгүй. Нэг байж л байгаа шүү. Сүүлд бас тэр нэг Баян Монгол хорооллын нөө бүр хоёр талын замаар ингээ бүр олуулаа явж мавцсан тий. Тэр нэг бичлэг явж лсэн. Итгэв тэгээд Тэгтээ ер нь харьцангуй багассан баха. Одоо бидэдийн үед ширүү бисэн. Хороолтор чулуу Хороолт яг ингэдэгс байхгүй. Яг ингээ хороолтоор гарна штэ. Хороолтоос бусдад нь шавдаг байхгүй. Уулнаас хүмүүс буугаал ирнэ. Мэдхгүй. Хаанаас чи. Нэг хороолт тэр шавууд. Нэг хорооллынхаа хороолт нэг бацаан багтаа шавжвал болждөг. Тэгээ бацаан багтаа тэрүүгээр ингээд сургуулиуд мэдчихэж штэ. Аль хин ямар сургуулийн. Тэгээ эгүүнүүдэн дээрэмдүүлэл, эмгээ хүртэл дээрэмдүүлэл биз. Эрэгтэй хүн бийж биз. Тэгээ өөр юм танихгүй гайуд байдаггүй. Хаанаас өөр холоос ирсэн гарууд. Тэдэртэй л хүчээ үзчихлгсэн санаатай л хүүхдүүд нэрээ бөөгнөрөлж идэх байхгүй ингээд. Гэтэ хорооллын тэр ингээд гудам нилээ одон баарнаач бас ганг штэ. Тэр барыг Монголын илээ юм аа. Хүн тэгээ яг үүдэндээ ингээд шорлог морлогоо шахацсан те. Тэгэл яг сууж амааш тэндээс ингээд згч ирдэ шнэ. бүгдийг бас шоучдаг хоолсон. Харчуудын хорооллосоо Чи шордлыг ингээд гарч ирээ идж байгаа зав гахаан хоош идж байгаа зав. Дотоос дуудаад гараад бүгд нь идж ижсэн хажуугаар зөрсөө нэг шүү мөрлөж байгаа байхгүй. Тэс нөгөөд зодтолтонгуудаа замын цанаач зодтолтоод ингээд тэр жара байрны зондороор зодчод мохо гайд бэн. Шордлыг идээгээд зодоо хийж байгаа. Сонсдог кино сая яваад. Гэхдээ нэрээ би тийм гайдыг мэднэ би тэр шордлыг идж байгаагүй. Асраа. Бүр бөбөө болчихвоо тэгээд. Асраа. Бүр шорлог мордог чихээ өчсөн баг шиг өнтөж ямаа аюултай хүн шүү дээ. Би бол тэгж боддог. Ямар ч сайн ах хүүхдийн хөтөөсөө тал байлгах. Яг нэг үг үйл. Тэр чинь одоо 0 орч жоохын хүлээгээд ингээд гэрийнх нь ингээд юу харагдаа те. Өннүүд харагдаад 20 хэдэн мянга лөө хэдэн мянга үзээс амар их. Яг үндэ мас өөрөө тэр хүнийг тэгээд тийм тэнэг болгочихж байгаа байхгүй юу? Зүгээр би цогын өөрөө бизнес хийжсэн үнийг хөөргөөл тий. Шорлогоо дараад өгдөгт дээ. Тий. Тэгээ осорч аваач надаас дээр бааш нэг утсаараа лайв хийгээд нөгөө утсаараа комент уншиж. Хоёр утсан тест. Одоо бүр лайв ч болж байгаа шүү. Зарим хүмүүс бас тэгж л байд тий нөгөө нэг бас нөгөө нэг
улс төрийн гаргаж ирсэн юм зүйл Оо болчих. миний бодлоо зүгээр л. Би бол нэг тийм сургалтад дууссан. Хүүхд мөхтэй хоол байх. Аюул. Одоо ч тэг хийхээ болчихлоо. Одоо бүр янз бүрийн нэрээр тий олон гараад ирчихлээ. Одоо тийм би бол энэ дээр бас нэг юм жоох эсрэг байр суурьтай байна. Сүүлд ингээд юу яатсан байсан шүү дээ. Нэг юм урт устай ахгүй тудаг дээр ажилладаг. Тэрийг нөгөө ингээд Танаа тоногоор ороод гэсэн дээ. танаа тооныгоор ороод дараа нь нөгөө бас нэг нөгөө хин блэ бодилдын хийдэг нөхөрчөө очиод ингээд бэлэг өгөөл ингээд яг харангуут зүгээр л хүн байж байгаа хгүй нийгэмд те ус түгээгч хийгээл ажиллаж амьдраад Учир утгагүй ирээ бэлэг өгөө. те учир утгагүй хүн ирээд бэлэг өгөөл отоо чигээл өсчин суулгаад ус мүсийн суулаад энэ тэр чин хувь хүний өөрийн нэг аавра амьдраа сурцсан ингээ өөрийгөө бий болгож байгаа юм биш. Тэнгүүд ингээд нэг юм амар өнгөл хүмүүс орж ирэл энийг хэрэгэл инг. За ингээд манай компанид нэг юм өгж гэхээр тим юмнууд чинь хүнийг одоо ингээ амар эвдэж байгаа байхгүй. Одоо Оског бол тэгэл эвдээ ичиж байгаа байхгүй. Ер нь бол Үнэ тий. Нөр гэртээ тогтоо амьдарч ирсэн. Зүгээр бид ажиллаж байгаа хүмүүс очиж өрөвтэй хаалууд ингээд энэ гойлгуудаа тийм үнэн санагдсан. мууган мэдээж байхгүй шүү. Тийм нэг телевизийн нэвтрүүлэг байна. За яг нэрийг нэлээ явах зөө. Ингээл гэрлүү шааж ороод зүгээр зөө. Тэр хүн ажлыг л гэртээ ад жаргалтай амьдарч байгаа. Ороод ямар хэцүү амьдарч байна. Хэцүү юм тэгээд Би нэрээ чивцүү байгаа. яг нэг үтсэн Гонтын авчдаг чинь хүн болгонд ёо зовж шүүгээ шахас үлрэг. Тэр хашаандаа үлддэг заяа. Мод хүрээд одоо банц хийдэг. Дайжгүй байлаа. Яг үндэ тэг шас. чи гэдгоог одоо банцтай. Нүүн эхлээд гайгүй дээ. Гэснээр сүулдэ. За хэцүү. Йоо, тэгснээр зүгээр оройны хоол гэдэг тэр чи гоё л те. Будаатай урам хийж чадал. Яа. Игэл боргол амьдралтай л хүмүүс ийм л хоол иддэг. Йоо. Бүтэхгүй нэрээ. За хэдүүлээ нөө тоглоом аяа. Urban Talk-ийн флирт болон маань эхэлж заяа. Тоглоомтой. Мөхөж тайлбарлагдаж. За ингээ би утсан дээр юм таймер тавина. Тэгээд урднаа төвд. Тэгээд одоо юу гэв минут 30 ч 70 секунд ч юм уу рандомор тавина. Тэгээд хэдүүлээ ингээ цагаа авахгүйгээр нэгнээс асуулт асуугаад уцаад амжуулна. Тэгээд заавал юм дараалал шинээс ч асууж болно, ямар ч асуулт байж болно чөлөөтэй. Тэгээд утасны сэрүүлэг дуурайад тэн дээр одоо юу гэх зогссон хүн манай флирт водканаас нүгшаа. Нэ. За, юу ч асууж болно. Хэдүүлээ дахиад нэрнүүд нэг явчих уу. Корона гэж явах. Ингээд өгчихгүй юу гэсэн. Тэгээ хочнуудаа нэг явчих тий би. Намайг санаж байна ер нь миний нэрийг санаж байна. Санаж ярьж одоо алдартай. Ангараг тий. За. За чараад юу лээ. Ангараг мөнх бат Хосоор тогтох бэлгүүнэ. Мөнхөш. Мөнхөш. Тэр хэдлээ яг нэрийг яах шаардлага байна. зүгээр за зогсоо. Тусаа ингээ өгчин. За. Илүү тийм сонирхолтой асуулт байвал гоё юм шүү. За. За надаас эхэлчихье. Боб шоу. За хасаа хамгийн сүүлд хизээ бүр ингээ тасарсан бай. Алкогол хэрэглээд. Хариулаад хүнд өг. Хизээ асуусан бай гэж үү. За. Тэгэж. Өнгөрсөн жилийн 10 сард. Одоо та тэгэл дараагийнхаа хүнээс асуулт асуугаад яг сая наад шалгасан. Тэг мөнхөд хизээ хамгийн сүүлд тасарсан бай. За би ер нь уудаггүй хүн. Ер нь уудаггүй. Ерөөсөө уудаггүй. За би тэгээд эзэ бэлгүүнэ хамгийн сүүлд амьдрал за ухаарсан зүйл заяа. Нэр ийм юм байна. Ажилч байж болно. Вау гэдэг. Тийм вау нэг ийм юм байж тээ. Зүгээр би ойлгочихлаа. Ойлголоо. Тийм Америка гэдэг. Вау гэсэн юм би. Facebook-ийн кодыг мартсан байж байгаа сансан. Хайхавтай яасан нөө. За. Ангарах хизээ хамгийн сүүлд гар хангалаа гэсэн байна. Нэг 4 хоногийн өмнө хийсэн юм байна. Тий. За мөх отоо амьдралын утга учир гэж юм байна. Тийж асууж байгаа. Наа чи гоё асуу. Байна уу? Тэгж асуугаа. Байна уу нэг байхгүй юм шиг харагдсан. Гэдэг орой. Ер нь яг хувь хүнийхээ хувьд байна шүү дээ. Хувь хүнийхээ хувьд одоо мөнх хот гэдэг хүн хэзээ нэгэн цагт нас орлоо маргааш ч юм уу өнөө орой ч юм те. Нас барангууд тэнгүүд хүмүүс нөгөө хогийн гарч нас орсон юм уу ашиггүй дээ биш. Хин нэгэнд нөгөө тэр ялангуяа холбоотой хүмүүстэй эерэг гэрэл гэгээ дурсамж мэдрэмж өгсөн байвал
амьдрал сайхан да гэж боддог. Миний хувийн одоо юу гэдэг амьдрах зорилгын хувьд бол тийм үү. За дараагийнх нь Асуултаа асууж эхлэх байсан. Тэг яг ингээд явж байгаа хооронд үнэхээр одоо миний найзлыг харуулах нь дээ тий. Тэгээ сая яг хэлсэн би өгүүлбэр хэлсэн шүү дээ тий. Асуултаа асууж амжаагүй. Асуултаа асуулж амжаагүй. Асуулт өгөөд нөгөө нэг галт оронгууд нь. Тийм ээ. Тэгээд нөгөө сая асуултанд нь хариулсан шүү дээ би. Нөгөө та хизээ тасарсан бай гэх үед би хариулсан дагуу удаггүй хүн болохоор манай ээж өнгөрөх үед би бас угаасаа тэрэн дээр нөгөө дургу байсан тэрэн дээрээ ээжтэй бас амлалт байдаг байхгүй. Эзээч ер нь алкоголноос ингээд хол амин ерөөсө огт амсахгүйгээр амьдрнаа гэж. За ээжтэй амлааг өгөргүй л очив. Өнгөөс нь очив гэхдээ. За тийш тавьчих те тэгвэл. За. Наач 4 раунд явна те. Амар юу шүү Энд дээ. чинь ер нь яг ингээд яг таарахад уух юм байна. Бус нь бол ер нь бас ингээ Таалчин танилцах байх юм бол Тийм. Хаалт л уунаа. Босдон дээр оронд уудал авч байгаа. Юу ч үж болно. За. Бондын тамга гэдэг нэрийг яагаад өгсөн бэ? Зүрх бүхнийг тамгална гэж өгсөө. яа. Гой асуултууд шинжлэх ухааны тухай асуулт асууж болно. Юу ч үж. Хосоогоос асууж байна. Сар дэлхийгээс хэдэн километрийн зайтай вэ? Одоо мэдхгүй. Мэдхгүй. Тэг одоо бигээс дараагийнхаа асуугаад ингээ явчихна сте тий. Одоо маань тогтхоо маань болохоор ингээд тэр нөгөө сонсдог киногаа зохиолоо өөрөө бичдэг гэдэг гэж штэ тий. Тэр хүнтэй хамтарч бичдэг юм уу эсвэл таг өөрөө бичдэг юм уу тэрийгээ дараа нь одоо юу гэдэг одоо шүүмж гэдэг юм уу яг мэрэгжлийн бичээчээр ингээд эдитэрлүүлдэг үү засвар масвар авдаг үү шүүмж авдаг үү. Өстө гоё асуулт. Авлагаа яах вэ? Би өөрөө бичдэг. Тэгээд мэдээж сонсогч нар дүн тавина. Давхар одоо сүүлийн үед ер нь бол редактор орж байгаа. Дан одоо өөрийнхөө бас байгаад ажиллахгүй. Нэлээд нарийн мэрэгжлийн ажил болохоор тэгж орж байгаа. За хамгийн сүүлд ямар улс руу ирсэн бэ? Болгар явсан. Болгар руу. Сар гарны баг 2 сарын өмнө явчихад ирсэн. За тэг мөнхөөс асуух гэсэн асуулт яа байхгүй болж байна. Тий. Уураа ингээ хоёр төрлөөр ерөнхийдөө ингээ гаргадаг хүн байдаг. Гаргадаггүй ингээ дотроо залгидаг хүн байдаг. Чиний хувьд яаж одоо стресс ууралсан үедээ тэрийг гаргадаг вэ? Гаргадаг яадаг вэ? Энийг тэгж амар гаргаад авахгүй тэгэл пэгээ уншаал тэгэл явж идэл мартсан шүү дээ. Ангаар хамгийн хэцүү болзонд явсан бай. Сайхан нэг хонт нуурын нээлт бас тэрийг очиж ихнээстэйг очиж үзсэн. Бондын тамгын тоглолтын лайн ап. За тэгээ No Name Music Collection. Дөрөв зүг ер нь нэлээд олон хамтууд ирж байгаа. Оолын шиг сонсоод байгаа. Дахнаас нэг оруулал наа. Зоорын байгаа юу? Бодчихсон чи яг. Зоорч тархных штэ. Наа зоорыг тархнах. Ангаруу бол мэдрэмжтэй одоо хэд явж байгаа хэдэн секунд явж байгаа гэдэг мэдрээд Энэ думаар хийж байгаа л та. баг мэдрээд байгаа байхгүй чи. Ер нь дөгцсөн гэдэг. Ер нь төгсөө би сая ийм бүсэд бодчихлоо. За би ч одоо суудгүй төрлийн хүн. Гэхдээ одоо ингээд бас юм олон хүмүүсийг бас мэдлээд. Одоо ингээд нэвтрүүлгийн дүрмэн энд ч явахгүй гэдэг хараас тавьчихсан баг тий. За төлөө явсан 11 сарын 22-нд тоглолт болох гэж байгаа. Нэвтрүүлэгт орсон баярлаа. Амжилт хүсье. Тэгээ лайн ап нь бас амар гоё юм биш үү те яг Тэг сая дутуу зарлаа гэдэг. гүүчээ чиглэж Лоцтой. Тэг яг ерөнхийдөө гэж байгаа. Манайд ч дархны хамтлаг дархнаас болохоор найзууд ирж байгаа. Дархны яг актив байгаа хамтлагууд байгаа л да. Нэг рол байгаа No Name Now. Энэ гурван маань дархнаас ирж байгаа. Улаанбаатар хотоос Мөнхөрөв дөрвөн зүг MC Collection нөлөө. За манай улаан цэцэг дүү байгаа. FM-ийн Joshua Бобо байгаа. Тийм. За тэгээд энэс болохоор TI хүлгээ, TI мөөжиг. За дутуу бас зарим хүмүүс орчихсон байж магадгүй. Дахиад нэмээд хоёр хамтлаг ирнэ. Тэрийн нууц байгаа. Одоохондоо. Тэгээд ер нь төхөө зарлал. яг нэгэн үеийнхэн байж тээ яг Яг хам боожсэн хүмүүс байна. Амжилт хүсье. за За манайха одоо илүү тийм гоё юм хөгжилтэй маркийн ч юм уу гоё асуу. нэг бол бүр юмныхаа дотор харъя. Надад бол хоёр асуулт байна. Надад асуултаа. Ер нь бодож байгаа юм асуулт байна. Газ хариулаад байна. Гэтэ сая бол аргагүй асуулт бол нэлээд орд хариулгаар болчихлоо шүү. Би бодсон баг. Асаахаас.
хамгийн дургу олонний танилцсан юм байна. Нэг хүн. Монголчтой тий? Тий. Хамгийн дургу юу? Йоо чи ямар юу асуух вэ? Хамгийн дургу олонний танил хүн. Одоо өөрийнхөө буруу асуусан Осор Жамаал гээ да. Тийм. Тэгээ зөрүүлээд бас их гоё асуулт асуумаар байна. Мөнх хатаасаа одоо юм хүчний гардан барилдааны хүн ямар барилд дуртай байрлал кекс шүү. Гар барилдааныгаа барилдал дуртай та. За танаас хамгийн сүүлд хоолоо хийсэн байх шүү дээ. Хоол мол хийдгүй юм. Бүх насаараа бодотоо орох хийсэн шүү дээ. Хоол хийсэн. Сүүлд нь бас бодотоо оргол хийсэн дээ. Сарын өмнө юм байна шээ. Болцлоо тэгээд хамгийн дуртай яруу найрагчаа хэлээч. Монгол юм уу? Хүмүүс орох юм байна. Монгол. За. Яагаад ч ингэж харсан. Аюур зан. За, билгүүнийгээс суулцсан. Амьдралдаа хамгийн харамсаж явдаг зүйл. Ямар амар өөр төвшний хайлаа тий. Харамсч явдаг ба. Тийм тэгэл Маяч нааг яг өсвөр үе дээр өнгөрсөн. Тэгэл ээжтэй бүр өдөр болгон гоё хайртай гэж хэлэх байсан даа л гэж боддог то. За хамгийн одоо ингээд флирт хийж байгаа фейлцсэн тохиолдол Юу хийж байгаа гэсэн бэ? Одоо нэг юм охин руу гоё хайртай юм уу? Хийж байгаа. Би ингэсэн оюутан бахтаа ингээд Холливуд Ариранг баар нь ингээд шоудсан байхгүй. Тэгээд тэр үе чинь дотроо ингээд юм тамхи татдаг байсан. Тэгсэн чинь ингээд энэ дээр ингээд латте байдаг. Тэгсэн чинь нэг охин ирээд чинд яг энэ энтлийн нэг ширээний нэг охин хараалсан байхгүй. Хурж ирээд чинд нэг юм хэлэхээр нь яг чи хаанах вэ гэж байгаа юм шиг сонсогдоод би төмөр замынх энэ төр гэж хэлсэн чинь нөгөө чинь тэр лагаа аваад өгөөч гэж ийсэн байлээ. За тэр бол яг тэр хоёрд бол амар анганд орчихсон. За би ангаргаас нэг юм асууя гэж бодчихин. Жокнүүдээ одоо юу гэдэг тэр комедигийн тайзан дээр хийхдээ одоо юу гэдэг гадны тийм комедиунуудыг одоо иш татаж авдгүй эсвэл өөрийнхөө босон явдал дээр ингэж дөрүүлж ингэж зохиод юм уу? Ер нь англи хэл нэг сайн бишээ. Тэгээд гадны юм уулч бол бүгд мэдчихэв. Тийм учраас байх. Тэгээд өөрөө л тэгэл биччихгүй л. За Бондын дамаас асууя та. Бондын дамын охтууд юу ямар хүмүүс байдаг юм бэ? За дамжуулч. Гүг дэш өөртч. Би Бондын дамын охтуудыг бол танихгүй. Юу ч ямар гэж бодож байгаагаа хэлнэ шүү дээ. Тэгээ одоо тэгээд яг сайн Яг явж ангарах дээр очоод тэгээд ангарахаас өөрөө зурх чинь шүү. Бондын там хэмжээ Тооцоо алддаг юм байна. биш амган дээр Тооцож байгаа энэ чинь рэндом ор хийж байгаа скүү тий. Тэгтээ ангарах дээр бол цагаас өөрөө л явд юм да. Басаас бариад байгаа байхгүй. Ер нь за очигдсон. Тэгээд одоо Бондын тамхын тоглолтод амжилт хүсье. Манай энэ нөгөө билгүүнийхээ бас хийж байгаа энэ одоо зүйлд нь бас амжилт хүсье. Бид хоёр бол өмнө нь бол яг бас ингээд бас комеди хийгээд нэг тайз майзан дээр би нэг шинэ жил мэлхтлээд ингээд танилцчихсан байхгүй юу. Тэгээ миний хувьд бол амар хөдөлмөрч юм залуу гэж боддог. Гой тоогооч могооч нийгмийн одоо байж болох бүх салбарт ажилладаг юм залуу амжилт хүсье. За тэгээд хэмээн Мөнхбат маань болохоор одоо гар барилдааны холбооны тэргүүн гэж яв. Тэ? Тэгээ бид хоёр бол одоо нэг фитнес бэлтгэл хийж байгаа. Ер нь бол маш тийм спортлог залуу. Мөнхбатынхаа одоо жишээлбэл юу гэдэг нь жим турч хин үү, тийм одоо видеонуудыг үзэж ийсэн. За тэгээ гар дээр энэ ч бас хотоор аялаад байгаа шүү. Бас хэр баргийн хүн чадахгүй тэ. Одоо стол амар гоё юм физикал юм хүн гэж би бодож байгаа. За тэгээ ангаргийнхаа бас энэ би бас өмнө нэг 2 удаа их нэстэйгээ UB comedy үзсэн. Тэгээд ангаргийн нэг юм CU ордог нэг юм хэсэгтэй одоо CU-д одоо манайхан гээд тэр мөрөн дээр би бол үнэхээр инээсэн айгу гой санагдсан. Тэгээд одоо тэр хичээлж байгаа зүйлд бас амжилт хүсье. За тэгээд би билгүүрээс туслах байгаа мó. Түр амжилт хүсье. Уран бүтээлд амжилт. Тийм бас би биэндээ гоё ингээ амжилт хүсэж чинь гоё штэ юм яриад сууж байгаа тий. Саа одоо ер нь кино тоглож байгаа юу? Тоглож байгаа. Та тэрийг задлах юм байхаа нууц юм уу? Гүү задлуулж тамаа. Фасаахын тийм нэг юм ер нь яг одоо үннийг наа жоохон бахны юм ахвас яг ер нь хэвэндэл. Нэг юм Фасаахын даанарын дуу гоё хэсэг байдаг. Америк яадаг шүү. Найзгийн кинон дээр биш нөө яг хөө тий найз бол байгаа. Гэхдээ үндэсний телевизээ нэг юм сумын төв цагдаа олж очдог тий. Тэгээд ингээд нэг юм ихнэр хүүхдтэйгээ ирсэн цаг гарахгүй юм цаг та нэг цагдаагийн дүрийг нэлээд олон
Тэгсэн. Сүүлдээ бүр юу яасан. За одоо болигээд гадуур нөгөө юм цагдаа хосоо гэдэг юм яваад. Тэр нь болохоор ингэсэн. Тэр цагдаагийн ерөнхий газар 90 жилийн хойд зориулсан амьдрал чиний төлөө гэдэг уран сахны кино аахгүй. Үндэсний телевизээр гарсан. Тэгээ тэр нь болохоор хэсгийн төлөөлөгчгээд хинтийн бэндэр суманд хэсгийн төлөөлөгчөөр очдөг тийм дүр байхгүй 60 ангитай сериал. Тэгээ дараа нь яг нөгөө мөрдөн байцаа халууч нь цагдаагийн ерөнхий газараас тасарч гарангуудаа ус дэшээ урсдаггүйгээр мөрдөн байцаа халдны бас цагдаатай хэрэг мөрдөөл яваад бас улаан тэр нь тоглолцсон. Тэгээ одоо энэ оюунлагын хүүгүүл амбард энтергээ кинон дэр ч юм уу дандаа цагдаа ингээд 500 маш олон клип үүдчих юм уу те. Тэгээ ер нь нэг юм дөрөв хувцас зогтөг тэгээ нэг юм төлөв царай гэж байх шиг байна. Тэгээ би бол одоо яг уран бүтээлч хүн жүжигчүүн учраас бол жүжигчүүний хамгийн гоё одоо юм чинь гоё эсрэг тесрэг өөрчилж харагдах байхгүй юу? Өөрчилж дүр дээр ажил одоо гоё эсрэг дүр дээр тоглох ч юм уу. Одоогоор бол юм цагдаагийн бас нэг ганц хоёр юм дүрийн юм санал ирсэн бүгднээс нь одоо татгалцсан. Тэр нь бол одоо бас нэг арай өөр юм хүсэж байна тий. Одоо мантаа цэцэн хатны Исмаил тайч гэх юм уу тий. Эсрэг дүр бас гоё штэ. Тэр талаас нь ингээ бодож байгаа. Нэг том кинонд бэлдээд байгаа тий. Тий юм бэлдэж байгаа. Тэр бол яг зүгээр нөгөө юм одоохондоо бол нэг жоохон дарах малтай сүүлд гэвэл бидэд юу яасан. Сая яг энэ оны 1 сард нөгөө хурд хамтлагийн 30 жилийн хойноос бүсгүйгээ кинон тоглосон. Тэрний ар дээр болохоор яг манай Эгогийн продакшны яг өөрсдийн бие даасан 2 дугаар бүтээл бол Хүйдс гэдэг яг болсон явдлаас сэпс аим шиг уран сайхны кино 4 сард яг өргөн дэлгэцнээ кино театруудын дэлгэцнээ нээгээд хүүхдийн баяр өнгөрөөгд бууссан. Тэгээд сүүлийн үед бол нэг тиймэрхүү уран бүтээл тавьсан. Тэгээ наадмын өмнө Хувьсэл продакшны Тэлээ улаан гэдэг зохиолынх нь нэр нь Тэлээ улаан гэдэг морины тухай тийм кинонд ажилласан. Тэгээд тэр кино маань яг би бол тоглоод цалингаа аваад одоо болчихж байгаа. Одоо хизээ нэх юу үзэгчдэд хүрэх нь бол одоо тийм продакшны ажил, хувьсэл продакшны ажил. Тэгэхээр он гараад нэх юм уу мэдэхгүй. Гэтэ 12 сард нэг кинонд нийтгүм дөө. Тэгээ сүүлийн сайн сайхан бол нэг тиймэрхүү л байна. Урбан Токтой хамтран ажиллагч Самбэг л хамтран ажиллаж байна. Тэгээ энэ дугаарыг хүргэж байгаа шүү. Урбан Ток нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар найруулаагүй 5 удаа нэрсэн Ultra Smooth Flirt Vodka юм. Энэхүү водкон 5 ТV-ийн 34 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөжүүлсэн шүүлтүүртэй гэдгээрээ онцлогтой. Bristol Distillery Group-ийн лицензээр хүлээн зөвшөөрөгдсөн International Spirit наадмын алтан медальт. За хамгийн чухал нь найруулаагүй 5 удаа нэрсэн болгоор харих юм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны саксон бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk. Ирүүл амттай, түргэн гэсэн ураатай, Японы алдартай Yoshinoya сүлжээ ресторан нь Монголд 5 салбараар үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын төв болох ITC Tower-ын нэг давхурт байрлах Yoshinoya сүлжээ ресторан нь жинхэнэ Япон хувь маягаар өглөөний цай бэлтгэж байна. Саалма болон ангус сүхрийн махтай өглөөний цайг гаргаж байгаа юм байна. Хэлэхэд бас таатай байна. Таны хоол бэлэн боллоо. Төргөн байгаа биз? Ирүүл төргөн амттай Yoshinoya. За Urban Talk үзэгчдээ энэ удаагийн дугаар маань Хүрээ даунжаас үрж байна. Хүрээ даунжийн байршил бол паркийн баруун алган дээр байгаа Голомт Капитал барилгын 2 давхурт байгаа. Тэгээд маш гоё тогтчлолттой ийм газар байгаа шүү. Тэгээд шинэ жилийн захиалга авч байгаа юм байна. Хэрвээ та бүхэн юм 40 50 хүнтэй байгууллага бол эртхэн ирээд гоё уулзаа захиалга өгөөрэй. Тэгээд Хүрээ даунж энэ одоо хатлын декоруудыг харж байгаа. Яг ийм үндэсний бас ийм уламжлалтай шингээсэн одоо юу гэдэг нь те гаднаас ийм найз нөхчин ч юм уу ирээд нэг юм Монгол орчинд хоол идүүлмээр байвал Хүрээ даунж сонгоорой. Хүрээд
Ордог гэсэн юм яг юу руу ороод байгаа юм те тэр Тийм аа фотогч. Би ерөөсөө гоё л харагдчих. Энэ нөгөө нэг Густав Климтний нөгөө нэг үнсэлтгээ зураг байна тий. Харагдчихин заа. Манай төгөлдрөөрийг хараад спонсор юм а тий. MCBA гэдэг Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо. Мэдээллээр ингэж спонсорлж ажилладаг байна. Та ер нь Монголынхаа саксыг үздэг үү? үзэн шүү дээ. Ямар мэдрэмжтэй? За би бол яг хувь хүн л дэмждэг. Бисэж найз Эрдэнэцэгтийг дэмждэг. Яг багаар нэхэр бас жоохон сонирмолчтой юм аа. Ингээд масаар нь хардын гой сонирхолтой. Сая өчтөр юу үзсэн бэ? Apes бодон соёр үзсэн. Тэгээд бодонс бол яг нөгөө 3-9-3-ын манай одоо акулууд оруулж ир тоглож ил арай нэг баг болоогүй байгаа юм шиг ойлголцоогүй юм шиг тийг санагдсан. Тэгээд тэрний өмнө хэд хоногийн өмнө юу үзсэн юм бэ? Metal Apes 2 үзсэн. Тэр амар тоглолт болсон. Яг ордонд бүр ингээд сүүлийн 5 секундэд л одоо ялагч тодорсон. Метал хайдсан. Тэгээд сагсан бөмбөг бол момент спорт гоё, аюуны спорт гэж би боддог. Тэр бол хүчний спорт биш. Багаар тэмцэлдэг хамгийн гоё спорт. Тэгээд Монголд бол одоо бол сагсан бөмбөг амар гоё хөгжиж байна. Нэг үе одоо жишээлбэл спортын төв ордон ингээд тойр цугаад ингээд завлаад заяа ингээд ямар зайгүй те юм урт модон юм нааран сандалтай бид нар ойрлол одоо юу гэдэг танан гард марж юм ингээл үг тахта тэгж үзчихсэн бол одоо ингээ гоё аренатай болсон байна. Нэг үе бодвол тархан тэргээл те амар гоё үздэг болсон байна. Тэгэл дунд нь яг л NBA үзэж байгаа юм шиг half time show, kiss cam гэх юм гоё төрийн дуулаараа эхлүүлж гин. Тэр амар happy байгаа. Тэгээд хуучин цагт бол одоо энэ ахнар махнар шараа ах махнар энэ төр ч юм уу энэ саксны спортыг ингээ хөгжүүлэх гэж явах явцдаа одоо тэрнээсээ мөнгө авдаг байсан байгаа хгүй ер нь цалингүй тий тусдаа мэрэгжилтэй ажиллаж амьдардаг байсан байгаа хгүй одоо тэгэхээр чин жилийн гэрээ хийгээд юм кэштэй болж гин цалинтай болж гин өндөр цалинтай болж зөвхөн тоглолтондоо анхаарал ховын эмчтэй болно би хагаа яаж бэртэхгүй байх ч юм уу энэ тал дээр саксан бөмбөг бол үнэхээр гоё хөгжиж байгаа шүү дээ энийг авч явж байгаа бүх хүмүүст нэрээ баяр хүргэмээр байна тэгээд гэр бүлд ч гэсэн энэ амар гоё нөлөөлт юм билээ одоо ингээл манайхаа яг гэр бүлэрээ үздэг тоглолт гоё тоглолтыг бол заавал очиж үзнэ яаж хийж яагаад бүр хайнаас ч холоос ч хамаагүй тэгээ гэртээ бол бас үзнэ хүсэлтээ ингээл хөтлөн сах ингээ ярангуут амар автоорч ирж байгаа. Хаалаа кинон дугаар болж байгаа юм шиг. Ингээд орчаад байгаа шиг. Тэгээ энэ сакс бол амар гоё. Сакс гоё байна. Монголц гэдэг энэ аимшигтай багтаа болсон нөөс одоо хааш. Өстой гэр бүлэрээ те зургатан дээрээ бүгд тавьж үзчихье. Physical Asia бол бас монголчуудыг нэг нэгтгэлээ шүү дээ. Бүгд нэг юм Монгол гэсэн бахархлыг төрүүл. Тэгэхээр яг энэ зунаас хойш бол бахархмаар юм зөндөө хөлөө Монголз байна. Гадаа бүгд хонж үзлээ тий. 3-9-3 охтууд. Тэр бол бүр өста бүр амар өс тий. Яг 7-7 хоногийн зайтай тий. Зүгээр ёо. Тэгэхээр тэр 3-9-3-ын тэр тэмцэнийг ингээ харангууд ингээ Европын багнаар гараад ирэнгүүт нэг юм дүүнэр ихчнэр хоорондоо тоглоод байгаа юм шиг юм антомон тим зөрүүтэй байгаа байхгүй юм. Амар том битэй зөө. Тэр манай гуравч нэг юм жижиг юм ингээл үзээд байдаг. Тэгээ манайх ер нь хожихдоо дандаа баазраар хожсон нэг юм зүгээр юм бүр зохиол нэг кинотой зохиол хүртэл гэж гарахааргүй биш үү? Бүх тоглолт нь тийм байдлаар хожиж ийн гэдэг юм. Ингээм нутгийн дэвжээ дээрэс нь ингээм бурхад ингээ бараг хараад суусан далдыг өвчмчээр ингээ бүгдээрээ юм гэлээ саасгаж идэг аа. Бурхадын их оронд олж маалаа тий. Яа. Тэгээ ер нь бол нөгөө нэг нутгийн дэвжээ гэдэг шиг энэ юу орчиндоо дэмжигчдийн хүч гэдэг зүйл амар том хүч байдаг. Бид нар бас тэгээд сая манай холбоо гар барилдааны холбооныхон Болгар руу очиж яхад тэгээд яг ингээд дундаж бэлтгэлтэй нөхдүүд ч гэсэндээ яг тайзан дээр ингээд ширээн дээр гарч ирээл үзэх үедээ дэмжиж байгаа тэр дэмжлэгээс баг хүч аваад ялчиж байгаа хгүй харангуут. Тэгэхээр яг ард түмний төлөөллөө одоо урдаа гардаг тамирчдаа дэмжих дэмжлэг бол тухайн тамирчдад аюул том хүч чадал өгдөг гэдгийг шууд мэдэрч чаддаг. Бид нэр ингээ ярьсан чинь 12 сард одоо 27 оны 12 сард Монголын гар барилдааны холбоо Азийн цомын тэмцээн зохион байгуулна. Тэгэхээр Азийн хүчрхэг гарднууд ирээд
Монголд хүчээ үзнэ гэсэн үг. Тэгээ тэрний том ажлыг бас ингээд ихтүүлээд явж байгаа. 27 Биш тэгэхээр одоо Монголын одоо жишээлбэл тэр нөгөө жингээр хойрлт юм яа тийм Монголын одоо ранкера номер 1 энэ хамгийн одоо юу ачкан энэ болцоод байгаа гэдгийг Би одоо яг менежментийн ажил хийж байгаа шүү дээ. Монголын гар уралдааны холбооны тэмцээн уралдааны яаж хийх вэ нэ дээр зөвхөн бол хүмүүс болохоор намайг яг ингээд яг гар уралдааны бэлтгэл хийгээ тамирчны тэр одоо майндаар ингээд бэлтгэл тогтмол хийдэг гэж бодоод байх шүү. Тэгээ би яг тамирчтай гамттай байх үед бэлтгэл хийн бид нартай гамттай. Яг Монголын гар уралдааны одоо 1 2 3 4 гэдэг нэг юм 4 хүн байгаа. Тэгэхээр яг тэд нар ранк тодруулаг байгаа. Одоо он эхлэмэх цаг ранк зоох тийм тэмцээнүүд болно. Тэнгүүд тодорхой болно гэсэн. Хин нэг тий хин нэг Монголдоо гэх нөгөө Арилсгийн ном дээр гардаг шүү дээ тий. Надад үзмөр хүн байна уу гэл амар олон цэргүүдийн өмнө тий тэнгүүд байхгүй жаад нэг том битэйгээр гарч ирээ тэрийг нуучдаг шүү дээ. Тэр шиг ингээд тий тэр шиг нэг гар барилдаанаар нэг тийм нэг хүн гарч ирэх хэрэгтэй байхгүй. Манай үндсэн бөхөр ингээд том авраг бас байдаг шиг тийм нэг хүн тэр одоо 4 хүн дундаас гарч ирнэ л гэсэн үг. Амар кино. Амар. Тэр чиг ингээд огшмоор их хэвчтэй. ингээд залуу байлаа. Гар барилдааны юм одоо юу гэх юм. Гүг зүгээр л залуу заяа. За хичээлэх гэж. За амар гоё том бихтэй нэг юм бүх удамтай нэг залуучууд байдаг шүү дээ. Бүх удамтай унган бяртай. Унган бярмастай. Жохон дасгал хийвэл алах гээд байгаа ч юм шиг. Тийм залуу одоо ямар ирээдүйд төсөөлөх юм. Ер нь жилд хитэн тэмцээнд орох юм. Ер нь ямар ирээдүй байна? UFC гэдэг том одоо тулааны спортын холбоо шүү дээ MMA-ийн те. Энэ холбоон дээр гэрээ хийж өндөр дүнтэй гэрээ хийж тулаан хийдэг шиг одоо дэлхийн гар барилдааны холбоон дээр бас нэг юм холбоо авахгүй арилжааны холбоо. Тэр холбоон дээр гэрээлж одоо өндөр шагналын сантай тэмцээнүүд хийдэг гар барилдааны. Тийм. Улирал болгон болдог гэсэн үг. Дотооддоо болохоор манай юу холбоо бол 4 улиралд бас 4 улирлын тэмцээн зохион байгуулна. Жилд нэг удаа өсвөр болон залуучуудын дэд өсвөрийн насан туршидчдын гар барилдааны тэмцээнүүд зохион байгуулдаг. Тэгээ энэ одоо сарын 12 сарын 8-нд билүү? Зааж байгаа би. Тэрийг харах 4 удаа нааддаг байх нь шүү. Тийм. 12 сарын 6-нд тий 12 сарын 6-нд бид нэр сонирхогчдын аврах шалгаруулалт тэмцээн хийх гэж байгаа. Тэгээ хараахан харж чадаагүй хүмүүс байх юм бол өөрийгөө барьтай гэж бодож байгаа даруулаагүй тийм хүмүүс бол орох. Монголын чи ингээд нэг сарын зайтал тэмцээнд яваад шүү дээ. Ямар чемпионшип гэж явж байгаа нэг мажартай ордог тийм. Тиймэрхүү зарчмаар нь явбал ямар байдгийг. Тиймэрхүү зарчмаар нь л явна гэсэн үг. Одоо нөгөө тэр дээд талд байгаа хамгийн дээдлийн холбоо. Ачаал их үү? Их үү? Гайгүй үнэхээр гайгүй гар барилддаг бол тэгэл явна шүү дээ. Бэлтгэлээ хийгээл тэгэл гар барилдаг хүмүүс байдаг шүү. Одоо гар барилдааны мажор. Гар барилдааны мажор гэж яг одоо мажор гэх нь цааш нөгөө нэг доотогоор TI гэдэг юм даа. Дэлхийн авраг нэг хамгийн том тэмцээн жилдээ нэг удаа болж байгаа байлгүй дээ тий. Тэр нь ямар тэмцээн бид ер нь? Дэлхийн авраг шалгаруулалт тэмцээн. Шууд гар барилдааны дэлхийн авраг шалгаруулалт тэмцээн. Тэгээд 8 сард болдог. 8 сарын сүүлээр 9 сар ингээд амнуулж болдог. Тэгээд тэрэн дээр төрүүлээд 2 3 удаа төрүүлчих юм бол ерөнхийдөө тэр сонирхогчийн ертөнцөөс бүр ингээд профешнл ертөнц рүү орно гэсэн үг. Гэрээлээд. Бороо очлоо. Тэгвэл яах вэ? Тэгэл өндөр аврагын тэмцээнд орох юм уу? Тэгээ өндөр дүнтэй шагналын сангийн төлөө. Тэг яг наан нараа ингээд юм үзүүлчихэд юм уу дөрмөн шууд UFC-д ороо жим минь ижлэн байх хэрэгтэй гэж авд юм уу? Эсвэл таг зөрүүтэй хамаагүй юм уу? Яг жингэрэл болчих. Яг жингэр. Яг жингэр. 85 Тэгэхээр нэг айц зоохгүй гоос те. Хоёлоо үдчих юм бол 67 болоо гэдэг чинь. Яг тэрүүгээр л таарна. Яг зөрүүтэйгээр арай авдаггүй. Тэг яг тэр чинь нөгөө хичээлдэг хүмүүсийн хувьд жингийн зөрүүтэй болохоор тэр чинь аюу утгагүй болчихно. А хичээлдэггүй аюу том биетэй хүн те. Хичээлдэг нэлээ ингээ хичээсэн хүндээ ингээд харангууд хичээлж байгаа хүн бол мэдээж ингээ ялцж байгаа байхгүй. Тэгээ тэрийг харахаар нөгөө талаар аюу entertainment ягаад юм амар том биетэй хүнийг энэ жижигхэн дундаж биетэй нөхөр дарчваа гэдэг. Тэр нь бүр амар хүмүүсийн сонирхлыг татдаг. Сталлоныгийн кино гэдэг те. Гол дүрнө болдог. Over the top гэл те. Нэг тракинг төлөө үздэг те. Тийш те. Тэр гоё гэж. Тэрстэй бас ингээл шараас ууссан шүү дээ. Тэрний дараад нь том кино хийсэн юу чемпион гэд манай Донгли ахын тоглосон Мадусагийн тоглосон кино байгаа шүү дээ. Гар барилдаан. Тэрийг нэг үзээрэй хүмүүс. Мадусаг чи Солонгосын холбооныхоо удирдах зөвлөлд байдаг байхгүй гар барилдааны. Үзсэн бай нөгөө нэг зах дээр юм зарж байгаа баригт болоод яаж төглөө хүүхд мөхтөн. Ер нь нөгөө нэг хамгаалагч хийдэг нөхөр байгаа байхгүй. Америкт хамгаалагч хийж ягаад
Тэгээд нэг одоо шоу зохион байгуулдаг нөхөр тэгээд Солонгос том чаглалын сантай тэмцээн зохион байгуулах гэж байна. Чи орооч. Тэгээд нөхөр жоохон бодож жагаад Америкт ажиллаж нөө security agent болоод Солонгос руу очиод тэмцээн. Тийм ээ. Би үзсэн амар үлгэл хийдэг. Донлын агчтай одоо дүрээ бүр мөнхөлчлөө дөө тий. Мадус согно. Сүүл нэг Надад сүүлийн үед арай нэг юм Avengers-ийн баатар шиг санагдав. уус Avengers-ийн баатар шүү дээ. Marvel-ийн баатар. Жишээ нэг юм одоо тэр Солонгост яаж нэг ангитай кинонууд Ба шүү дээ. Солонгостоо ганц монгол хүн гэдэг. Бараг тий. Зөв Монголд байдаг л нэг авах. Сүүлдээ бүр вампир зодсон явж исэн байна. Би тэрийг Сүнс жоох юм байсан бас. Амар юм Jordan-гийн өсөлж часнаа. Хаалганаас гарч ирсэн жүжигний зохио явуулсан. Тэр арай фанада бас. Тэгээ яг тэрний нэг юм цувралууд аутлаа билүү? Тэр цувралууд нь тасархаа шүү дээ. Тэр гоё. Жилдээ бол үзчихсэн шүү дээ. Тэрэн дээр яг хутганы айцыг гаргах юм аа. Тэндээс хутга тийм бүр Амар. Үнэхээр хутга бол амар тийм том. 2.3-ыг эсрэг нэг юм Монгол юм шиг нэг юм бор царайтай залуу байдсан шүү дээ. Араас нь тийш 50 дөлөө очиод яг ихтэй ингээд нэг юм тал дундуур нэг микр шиг юмтай нэг баяалын хүүхдийг авч тэрэн дээр нэг эсрэг райлынх нэг юм амар яг ер нь монголчууд төрхтэй нэг юм жүжигчин байдаг шүү. Тэр хутгаас. Тэр чинь нэгэн ингээд Үнэхээр мэрэгчлэг. Хятад Солонгосын ирлийн зүүд байсан болоод заазуур тааш хахиддаг те. Сүвтэч ч лөө. Үгүй ийм том хутга байт юм. чинжаал гэдэг. Ийм том хутга байдаг байхгүй. Тэрүүгээр амар биз дээ. Кинон аа. Жигнэс. Үгүй юу чи хутган гараад ирэхээр шаргаа шаш. Ядаргаатай. Амар нэр хүн хутгална гэж яг тэр кинон дээр үнэхээр гоё гаргалдаг. Сонирхолтой зүйл нь Солонгост одоо яг юм Мадусагчин боксинг юугаар амар юм байл л штэ. Хичээлдэг. Ерөнхийдөө тогтмол бүрд хичээлдэг. Өөрөө клубтэй юм лээ. Гар барилдааны юугаар бас ингээ хай хичээлдэг. Тэгээд Солонгост яг нөгөө тогтмол боксер хичээлдэг нөхдүүд нь I'm boxer гэдэг нэг юу контент хийцэн байгаа байхгүй. Дандаа олонний танилуд боксер хичээлдэг. Тэгэл яг нөгөө бидний түрүүнд ярьжсэн шиг төрөмтэй тулаан. Тэгээ олонний танил учраас бас амар сонирхолтой тулаан болоод байгаа боксинг. Тийм бас зөвхөн болж байгаа билээ. Тэр тийм хийвэл бас гоё. Гэтэ одоо энэ цаанаас хүний яасныг би хаа янз бүрийн байдэн шиг лээ. Би тэгж чадсан. Би нэг холимог толааны бэлтгэл хийсэн аахгүй юу. Тэгсэн чи ингээ хөшөлсөн аахгүй юу. Яг тэр техник нь миний хувьд ингээ үнэхээр ямарч тийм тэгс сунах боломжгүй байхгүй юу. Сунах. Тэгээ яваад очиод арцныхаа зураг авах байхгүй юу. Яагаад ч илээ нэг ахуулсан аахгүй юу. Тэгсэн чи нэг юм хүний арцны яс чи өөр гэдэг юм бэ ингээ. Тэр юмнууд нь тэгээ ингээ одоо ингээд үнэхээр ингээд ихшгүй үл ингээд байгаад байгаа байхгүй юу? Унаа хинийх, зоригийнх, мит хоёрынх ингээд алхангуут ингээд шагаад ирдэг. Тэр чинь марцх нь ингээд байгаа юм билээ шүү дээ. Тэгээ тийм хүлээр ингээд өшгөлийг гэрээ шүү дээ. Энэ нэг дээшээ явахгүй явсан ч урагшаага биш дээ юу. Ингэнгүү татаж матаад би яаж ийм сонголтын тасал хийх юм бэ ингээд гайхаад ингээд Наач гитар хийх гэдэг юм шүү дээ. тий одоо тэр нэг мусок гэдэг зөв өшөлөх гэдэг байгаа байхгүй чадахгүй ямар ч боломжгүй шааж байгаа. Гитар тэгтээс Миний арцны ясны ясна агшаа арцсан юм уу яатсан юм. Тулааны спортууд ялангуяа нөгөө эргэлттэй ингээд өшгөл мөшгөлт хийдэг. За цохилт жалгаа байхгүй. Хамгийн чухал зүйл нь юу ташааны хөдөлгөөн байхгүй. Ташааны хөдөлгөөн дээр нөгөө яг урт кобойчуудын ташуураар тальт хөдөлгөөнгүүд үзүүр дээр очиод ачааланд пас гэж бод штэ. Яг тэрэн шиг л яг энэ ташааны хөдөлгөөн дээр л гар байсан ч цохилтон тэнд пас гэдэг хүчтэй очино. Хөл байсан пас гэдэг очино. Тэр энэ эргэлтийн одоо гитан бол яг зүгээр юм. Буй аваа явчихж байгаа юм шиг байна. Тэр манай хотын дараагаас энэ Сүмьязар аваргын нэг тулааны үзсэн мэт. Ерөөсөө кеданцаар байгаад тэр чи том гуйн дээр чи очихдоо амар ачаалттай очин тэр том булчинлаг гуй чи булчингийн ажиллагаагүй болгочихж байгаа юм. Тэгээд тэр амар гой тулаан мэт. Тий. Уул нь бол. Тэгээд манайх ялд юм уу? Үгүй яlag. Тийм. Сүмьязар боож өгсөн шүү дээ. Үгүй тэр вебсайт билүү нэг юм том нөхөртэй альчуур шийдэн. Бабир том тэрнтэй ингээд Тэр мэрэгчлэн хүн биш шүү. нэг тийм явж исэн Би тийм. дийдэг хүн юм шүү. Өдөр чинь мэрэгжлийн талаан шүү дээ. Тийм үү. Пепер томо. Шин. Ийм том хар апер шиг үсэн. Бабир том. Тэр кедан бол яг ингээд орох юм бол тэгэл яа. Гитар амар. Яг олж байгаа. Мэдрэгдэж шүү дээ. Би бол талаанаас ба шаахгүй. Хөл дээшээ явахгүй гэсэн. Арцаг артаа гарчихсан. Сайн тэр физикал Asia дээр манай инх хөргөл бас амар тамирчин байгаа даа. Яа ингээ харахад юм яг л юм эртний Монгол баатар шиг те. Яг тийм л байсан баг тийм өсмөс нь тэгээ бүгд ийм морин дээр ингээд олон жил ингээд тагтаршаа зөвхөн хааруулмааруулаад ингээд хооллоод юм яргаад ийсэн боцморсоор ингээд Онли аар бол энэ төр гэж. тэгээ нэг ийм
Тэр яг ингээ юм хөвчж байгаа ингээ нэг мем нөөс тэг яг ингээ бүх юмнууд нь ингээ тэр энийг яг ил гараад ирсэн харагдаж тийм тэсвэр дэвчээрийн одоо кинг байж байгаа байхгүй. Ер нь энэ бол тасарсан амар очсон шүү дээ. баг нэрж байгаа сүүлийн мөчд ирэмдэг те. Ац гэлцэн. Тэг ингээ харангуй тийм жижигхэн яг нэг юм амт шиг байгаа. 41 минут гэхэр чинь нөгөөдөл нь баг 20 ялж байгаа бичлүүдний амар юм биш. Яг өөрөөх нь те болт молтоор Амар юм биш. Инх оргил Гояраа хүзүү мүзүүг та сатгаж байна. Ер нь мараа хөлийн болиулах чадахгүй шүү. биеэрээ зүгээр ингээ бадцчихдаг шүү. Толгойн яс нөт ухаат унтсан дөө явах гээд ингэсэн чинь боч ирэхгүй тэгээ хаяа. Тэр чинь тэрэнд хүрхийн тулд асар их золиос асар их зодуулсан баг шээ. Тийм шүү дээ. ер нь One FC-гийн тулаанчид дотроос хамгийн зөвүүн гоё биетэй. Энд ч бас нөгөө нэг талаар One FC-д чинь бас бие бэлтрийн хатах болоод байна шүү дээ, тэ. Хүмүүс entertainment зүйлтэй болоод шүү дээ. Тэгэхээр инх оргил бол хамгийн гоё биетэй нөхгүй. Яг би ингээ харж байсан байхгүй яг тамирчдыг. Тэнгүүд инх оргил бол биеэр тасрах. Тод те бүр харагддаг. Манай хамаагүй мачур байлээ. Ер нь манай баг те. Толааны репил үнэ аяар юм лээс. Би бол яг Шүү дээ, хоёлаа нэг толаар тий. яг толоо. Өөдөөс амар гүштэй чаа. Зүгээр хайцчих наал болгож байна. Бүр ингээ бүтэн тоноглоод ингээ гоё хөгжилтэй тулаан их бол сонирхолтой шүү дээ. Зөөлөн. Ари юм бэлээ. Тэгээ хөлний энэ хэсэг чинь ингээд хүмүүсийнх ингээд бүр ингээд топ болцсон. Би шинэхөө боохгүй. Очоод тэр амар хатам шокийн нэг 100 шилэх гэсэн байхгүй. Хинээ тэр чих гоё хөшөлж байгаа маа. 5 алгадаад 10 алгацсан чил энэ бүр улаан бацсан зэрэг бүр. Тэг ингээд зөөлөн ингээд амар өвдөд байна. 100 шаад гэж хүмүүс хамаг хүчээр 100 шааж байгаа амар. Хамаг хүчээр ингээд 100 алгадаад зүгээр ингээд топ болцсон мэт юм л дээ. Тэгвэл одоо зөвөр гар байл. Тэдгээр л угаасаа төгсөлтөө гар Код аваад ясна нуух шаад. Ингэсэн шат нэг биш. Нэг хүүхний бичлэг үстэй. Тэг ясны юу бас нөгөө нягтарчлаас хамаарна техникээ буруу барих юм бол бас яс гэмтэх аюултай байдаг. Нэг тийм байдгүй. Та нарт энэ анзаарч ирсэн үнийг юм хүчтэй хэсэг гэх юм уу? Жишээ нь одоо маа таньдаг хүмүүс юм уу? Мөрөндөө айгүй хүчтэй ч юм уу те. Шуундаа амар хүчтэй. Тэнгүүд гар барилдаан дээр нам шаадаг те. Би бол жишээ нь зүгээр юм хөл норон дээр илүү хүчтэй гэж бодоод байгаа юм. Одоо ч богч болж байгаа те. Уул мол руу гарахаар нэг цуцч. Би ч адилхан. Ер нь хүн болго адилхан шүү шаа. Заадлаа. Гүн барилдаан дээр би нэг цуцлаа биш. Ингээл надад гэл байхгүй. Тэр нэг тийм байна уугүй юу? Байгаа шүү дээ. Одоо цэвэр шахалтан дээр амар хүчтэй, нуруунд дээр жоохон хүчгүй ч юм уу. Суултан дээр хүчтэй. Өрмийн дээр шилбэн амар сайн хүчтэй, тий. Бусдын байхгүй. Хүч шүрм соёрыг яаж ойлгох одоо биараар шүрм соёрч ямар очтой юм бэ? Оо наач шүрмөстэй шаад би. Тэрийг нэг ойлгохгүй юм да. Оо наач бол биартай гэж яаж шээ. Тэр яг хүчтэй гэдэг чинь юм зүгээр юм төрхийн тасарахгүй яваад юм шүү. Би бол тэгж ойлгоод байгаа шүү. Тэгээд биартайгаа гусч яг бид нар ингээд хүч гэх юм бол булчин санаанд ороод байна шүү дээ. Ер нь бол энэний л ялгаа гэсэн үг. Тэр булчин хөгжсөн гэхдээ юу том харагдах үзмжээр хөгжөөгүй амьдралын явцад нөгөөд нь ширхэглэгээрээ бүр ингээд дааз авч чадах чадвар нь сайжирсан. Тийм л булчин гэсэн. Тэрийг бид нар хөрөмс гэдэг. Тэнд ачаал даацсан тий. Тий. Гар оролттой. Одоо ингээд нөгөө бодигийн чинь нэг юм том бүдүүн шүрмстэй байна л та. Нөгөө тийм тоосох зөөсөн бачгаа шүү дээ. Тэр чинь яг ингээд нэг 10 ширхэг нарийнхан ингээд болж малцсан ч юм уу нэг тиймэрхүү юм шиг. Ер нь бол тэгэж ойлгоход болно. Харагдах юм байхгүй шүү дээ. Бид нар чи яг ингээд нөө хар ажил хийгээд ирэх юм бол тэд нар нь амар ингээд юу гүйцэтгэлтэй ажил хийгээд байдаг. Бис буруу шаардсан. Сур шиг юм байна. Илдээд тахаар чанартай болчихдээ шүү дээ. А тэнгуү тийм том бүдүүн сур нөгөө илдээгүй байвал ухаална шүү. Яа. Баярлалаа. Ямар амар магтаад авчихваа. Та бол оюуны хүчтэй үү? Номын хүч. Сонсдог номын хүчтэй шүү. Ойштой биш үү? Эс аудио модо мэдгүй шүү. За одоо тэгээд их 7 хоногоос үлээгээл явчих. Эс аудио чинь аим шиг юу яриад байдаг юм. Эс аудио үзүүлж байна. Эс аудио Одоо болсон хаа та? мэдгүй. Болоод дуудаж байгаа. Тэр чинь яриа нөө эм бүк рүү хэлсэн юм шүү. Гэтэ одоо энэ сүүлийн үед хүмүүс ингээд ийм бозар юм их сонсож чинь тийм ээ. Ха? Хятад нэг ийм хэрэг болчаа. Тэр айгүй сонирхолтой Crime төрлийн юм байгаад шиг байгаа юм аа. Би бас жоохон сэтгэл санаа бозарчих юм болоо гэд аль болох зайлс хийж байгаа. Жоохон ингээд доошоо ингээд даун болчдөг юм аа. Байнгын юм хотго шөөг ингээл тэрийг ингээ хуваагаад нууцсан энэ төр тийм сонсоод байгаа чинь. Тийш тий. Надад бол ямар ч таалагдахгүй
сонсохгүй л байгаа юм л та. Сонгодог юм жоохон уншиж сонсохгүй боллоо. Тэр нь уйдахтай. Шүүгэр гоё. Боцоод. Тэр нь бол хог шиг. За тэр чааш бодлоо. Гэтэ яг тийм юм айгүй их сонсч дээ та нар сонсохгүй байгаас тэ гэж асуух юм байна. Би сонсороо гэж уриалмаарай гэж. Муугаад тий. Украин бодсон. Сүүлүүд нь юу үзчихин та Анх юм л шүү дээ. Нүрэ бодохдаа сонсоо гэждэг ингээд. Украин хэргийг өө Ер нь ийм крайм төр. Монголын Украин хэргийг Украин огтуд уух юм. Амир. Аль тийм крайм юмуд амар их байна тэгээд. Монголцод нөгөө нэг мас энэ зүү сэлгээд цуцсан шүү дээ. Тий. Тэгээ одоо контрол зэгээд бас туршлагатай тамирч орсон. Ер нь энэ дээр юу гэж бодож байгаа вэ? Оо аль нь хэмжээний юм бол даа. Тийм байлээ. Нөгөө багтаа 78% одоо тийм юу өгдөг. Дэмэж өгдөг тийм тамирчин гэж байгаа юм. Би л тэрийг манайх сүлдээ жоохон судлуулчвал гэж одоо бодоод байгаа. Тийм тал байгаа. Одоо эхлээд манайх бүр алсан штэ угаасаа. Тэгсэн чинь тэрийг ингээд дэлхийн одоо маш олон багууд одоо юу гэдэг аль талаас нь үзээд за энэ дээр ингэж ажиллах юм байна, эдгээр ингэж тоглол ингэх юм байна, энэ мап дээр ингэх юм байна гэж судлуулчвал гэж харж байгаа. Гэтэ шинэ орсон тоглогч бол аг л байлээ тий. Сайн үнэхээр сайн. Шөнө ороод ирэхээр чинь судалсан материал хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Дахиад шинэ материал хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө нэг манайх бас би нэг юм хардлага байна гэж. Хөл бөмбөг чинь нөгөө ардталт нөгөө тактик боловсруулад хариу үйлдэл хийдэг бүтэн баг суужд юм билээ компьютераар 20-30 нөгөө магадлал боловсруулдаг. Нөгөө багийнхаа бүх магадлалыг боловсруулж өөрсдөө багийнхаа магадлалаа боловсруулж хооронд нь ингээд тулгаа тестээ хийгээд тасалжуулагч руугаа ингээд яаж идэг стратеги баг юм уу. Тэгээ энэ одоо контр дээрсэн тэр юм байдаг л баг. Одоо нээ өгдсөн болохоор бичлэгийн нөгөөл судлууж гаргаж ирээл хариу тактик боловсруулах. Одоо тийм ер нь ялаа хуваарь бол илүү магадaltaй ш тожих. Арай илүү хөрөнгө мөнгөтэй том организашнууд нь тий. Тэгээ манай дээр бол тэр тал дээр бас жоохон сул байж магадгүй гэсэн хардлага байдаг л да. яг одоо би давхар асуулгууд багийн менежер идэг байхгүй. Тэгвэл манайх ч Монголын цагт ч гэсэн ер нь бүгд яг ялгаагүй. Яг чиний юм скаут бичлэг үзэж байгаа. Нөгөө багийнхаа тоглолт эднийх энэ байрлалаасаа тэдэн оног авч ийн самбар дороосоо ингэж цаашаа задлт юм байна. Ингэдэм биш үү? Наа хүн чинь зөвхөн баруун талаараа ингэдэг чинь. Тэнгүүд тэнд одоо CS-ийг чиний хэлдгээр илүү одоо хөрөнгө оруулалттай багт бүр олон хүн ажиллаж байгаа. Тэгэхээр одоо би бас санал нийлж байгаа. Ерөнхийн нэг юм одоо хувилбараа байнга явж байгаа шүү дээ. Магадгүй нэг юм 3-4 хувилбар ч юм. Тэнгүүд за энэ тийм 2 авч ял юм ч юм уу те. Би бас тэндээ санал нийлж байгаа. Тэгэхээр хасын үлгүүдийн юу юм уу те? Тэнгүүд хүмүүс тэр нөгөө амар сони яагаад л шүү дээ. Синзүү гарцсан гэдэг тийм нервтэг ч юм уу те. Энд чи яг ялгаагүй л сакс хөл бөмбөгийн тамирчин шиг юм байгаа шүү дээ те. Багийн спорт байгаа даа шүү дээ. Одоо жишээ нь юу гэх Криштиано Роналдо зөвхөн Манчестер Юнайтед ингээд тоглоод гэж байхгүй. Тийм. Чи гэрээнд олсон өөр газар руу явах ч юм уу юм зөндөө ийм асуудал байгаа гэдгийг манайхаа ингээд жоохон зөвөр ойлгохгүйгээр Синзүү насаараа л Монголцтой тоглох хэрэгтэй биш шиг бодоод байгаа нь бол жоохон өрөөсгөл. Тэгж болж байгаа баг байхгүй байгаа шүү дээ. Хүмүүс амар их тэгээд зааж шахт. тэгээ байгаа. Синзүүгээ хасчаа гэж байгаа юм уу. Тий одоо e-спорт дээр чинь ганцхан контраст гадна PUBG амар сайн шүү дээ. Би PUBG үздэг байхгүй. Одоо ер нь ситүэйшний тоглолт шүү дээ. Яг момент их байхгүй. Тэгэхээр яг монголчууд ингээ харахаар ер нь бид нар нэг юм дайн тулааны яг юм сэтгэл зүй дээрч тэр би ялтраа хөвчдөг айгуу сайн байгаа байхгүй. Одоо PUBG дээр чинь жишээлбэл ингээл дэлхийн 20 гаруй орноос л орж байгаа шүү дээ. Тэгэхэд ихний толгой 5 дээр бол ингээл 3-4 баг байж л байдаг. Дэлхийн аваргаас IC дэлхийн аваргаас одоо EPG гэж байгаа Skyforce гэдэг ерөнхийдөө ингээ байгаа байхгүй. Ясаа контролын сэлгэн дээр гэсэндээ гадаадын хэвлэл мэдээлүүд юу гэж үсчихсэн бэ гэхээр Синзүү гараад одоо амар юм хүчтэй гадаадын юм өөр од тоглох чавах гэсэн л Монгол хүн харилцагад амаргаад шигэл бодсон. Оруулаад ирэхэд яг дэлхийн хэмжээний тоглогчтой ерөөсөө тийм юу байхгүй. Одоо доошоо мошоо юм байхгүй. Бүр импакт нөлөөсөн. Тэгээд бичсэн л хэлээ л дээ. Энэ улсынхны хувьд бол Монгол улсынхны хувьд бол юм сэтгэл зүйн хувьд айгуу тийм арай өөр байгаад байт юм байна. Ямар нэгэн тулааны спортыг ингээ e-спортоор харахаар бол PUBG сайн байгаа, Counter сайн байгаа байхгүй юу? Дандаа тийм муу байгаа. Одоо ер нь тэгээд Dota хөгжүүлэлт хэлүүлээ юу? Манайдын тоглосон 6-аас бол шал ондоо л юм байлээ те. би одоо ордоор тоглож 683 Оо тэр чинь худалдаж авсан бууга буцаага зарчин. Дотор нь бас 8 хийчих. 3 юм авчлаа гэж буцаад. Оо энэ смок маа гэдэг өгчин. Айгуу сони юм билээ бас гайхаа. Тэгтээ тэгэл юу ч болсон
дэмжижил байх нь л бидний одоо төл одоо өөрчлөгөө тий. Тэндээс тийм гоё юм авч үзэж чаджаалгаа юм чи бид нар дэмжих л хэвээр нэг юм одоо төлбөр нөх юм уу да баг. Амар үздэхтэй тэр Метагийн YouTube дээр Монголын тоглолтыг 75,000 хүн үзэж байгаа. Тэг чи бүгдээрээ монголчууд Онцгойтой ихний тоглолтыг үзсэн хальс тий. 75,000 аваад ирвэ. Мараа байхгүй шүү дээ. Мараа байхгүй л сайн тоглолт. Контролс дээр нэг улс дээрээ жоохон хүлээлттэйс ах л та. За энэ шинэ хүн ороод ирлээ. Яаж тоглох нь вэ? Тэн дээрээ ингээд манай өөрөө угаасаа айгу туршлагатай тоглолт тавьчихсан байлээ шүү дээ. Маш сайн импакттай тоглолцсон. Тэгээ за Монголцтой асуул. Одоо бол ерөө муу ингээд ихэлсэн манайхан ч бас гэлбод гэл хэлсэн. мундаг одоо л ороо хэлгүй тий. Тэр нь багаас хамгийн хөгшин гэдэг чи одоо сэтгэлзэн бол бас агүй сайн л байгаа би бодлоо. Мундаг залуу байлаа. Сайн баг. Дөрвөн баг тавьсан. Өмнө Билистэй нэг баг байсан гэсэн шүү дээ. Хамтгүй амт тоглолоо л явжсэн сурагтай. Эндээс ингэ хотгош өгнө их яриа их гараад байна. Гүүштэй. Надад гараагүй шүү. Гараагүй шүү. Хинээс гарч кармаж явдаг. Одоо түрээнд нь готго байгаа юм билүү? Ангарын шоу гэдэг чинь ямар л ийм юм дээр нэг хөргөө. Тэгэл нэг юм хатгүй байна уу шахах миний ч. Хотгоч цаарлаа ангонд орчдөг гэсэн юм тест тий. Плиц бол хүмүүсийг зүгээр Ярагч. Абигээ хамаатай гэстэй. Тий. Комеди та одоо юу гэх комеди. Үйл дүүн гэсэн шүү дээ. Үйл. Утгалснаа яас өгөөл юм гэсэн гэдэг байна. Хэрцгий. Тэр жок хаад гэхдээ. Би тэгтээ 910 хэл нэг яагаад ч нэг юм менталити байдаг ш нэг хүнд нэг юм шал өөр нэг юм байдаг ш. Хэлэхгүй мөртлөө байж байгаа аавраа ч юм уу тийм амар хүчтэй санагдаад байдیں۔ Дархан заад шүү. Нэг юм чигээр харж мардаг тийм. За юм уу? Хаач орж ирж байгаа зүгээр нэг юм чигээр алхаж орж ирж байна. Нэг л өөр л байгаа. Аура гэснээс тэр физикал зоо дээр манай Орхон баяр бас ауранаас амар харагдчих жоох. Ер нь ингээд байгаа байдлын аура гэж штэ. Мэдрэмж хүмүүст ингээд нөлөө үзүүлэхүйц энерги тэр зүйл байгаад байгаа. Тийм зүйлтэй байх нь бас зөв юм. Энэ сайн шүү. 100 гэж. Тэр хэсэг агид үзүүлсэн тэр. Айгу гоё. 100 гэж. Яа тэгээ огшсон ш нөө нэг тогтдсон штэ. Уян тэр тэн дээр зүгээр манай би энэ дээр унтсан чадна гэж авах. Дос 2 пип байх. Түр байна уу юм 5 поцтой. Яг ингээд бодож байгаа. За одоо гараа амраа гэсэн чинь. Туркийн баачка бүр яг копи паст хийж байдаг байсан тий. Царай нь ингээ тий. Ингээ тэрийг яаж яхаа оруулсан тий ингээ. Нөгөө талд нь инээж байгааг нь оруулж маруулсан. Гэтэ тэн дээр өмнөх номер дээр тэр Австралийн тэр хүн тэрэн дээр уйлаад. Яа уйлсан тий. Оо тэгсэн чи амар тэр нэг Солонгосын тэр нэг юм том биетэй баачка чинь ингээ төрийн дуулаад тий. Энэ дээр нэрсэн нөгөөх нь тий. Имэгтэй тамирчсан. Солонгосчууд ер нь амар энтертайнментайгаар бүгд мэдээд шүү. Ягаад ч ямар үед хүнийг яах вэ? Яаж анхаарлын татах вэ? Яах вэ гэдэг мэдсэн тий. Сурцсан баг. Кино үзсэн үү? Кино шиг шааш. тий амар юутай байгаад байгаа байхгүй. Гэтэ Солонгосын сериал нэг ангид манд тасраа хөгжсөн шүү тий. Бид нар одоо зүгээр хэлээрээ одоо энэ гоё юмнуудаа зүгээр Одоо гэдэг чинь үзээс сурчмаар байна гэдэг байна. Жангом хэд гараа өгш яах. Одоо ч гарч ил байна. Үцхий. Бууга үзээд те үнэгүй байгаа юмнуудаа үзээд тэгээд тэр чинь ер нь ямарваа нэг юм ингээд тэр чинь санхүүжилт авч байгаа те спонсор авч байгаа те энийгээ бол гээл одоо нэг юм явж байгаа юм явагддаг процесс гэдэг зүйлийг манайхан ойлгох хэрэгтэй байхгүй. Энд хөрөнгө орно, цаг орно, хичээл зүтгэл орно те. Энийг ойлгохгүй зүгээр яг харагдж байгаа зүйлээрээ тас гээл нөгөө өөрийнхөө тухайн үед мэдэрж байгаа мэдрэмжээ хараалтай өрөөлтөнд тэр жигтэн комментар явуулаад шеэрлээ л дээ. одоо ингэ YouTube дээр байгаа зүйлүүд үнэгүй үзэж байгаа шүү бид бол тий. Тэнгүүд одоо энэ нэвтрүүлэг бол би ч одоо бас өмнө дугаар дээр хэлсэндээ одоо хөрхи одоо бид нар бол ингээ ивент итгэгчээр тий одоо цалинжиж тий манай баг ингээд одоо төсвөө гаргаж явдгаа тий. Тэнгүүд чи ингээд хамтран ажиллаж байгаа байгууллагууд ямар их юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Хям яваа Тэр ажилласан юм тим их юм уу? Одоо тэгэл байгаа нэг 2 3 л шүү. Тэгээд одоо вебний компани орж иргээд тэнгүүд хүргээ яагаад ч байгаа одоо цаанаа болохгүй байдаг юм уу яагаад байгаа. Тэгэл орж ирэх юм тэгэл. Би бол вебэнд донцсон. Одоо та гурав веб татахгүй. Унтчих та татаад байсан. Тэр ийм юм байлээ. Яагаад нүдэ. Яг нь янжуур тамхи татж ахын тулд веб хэрэгжилж байгаа байхгүй юу? Болоо. Тэр энэ ийм дуусж байгаа гэдэг хүнд ийм сигнал ирэхгүй юм байлээ веб чинь заяа. Тэрнийхээ хажууд тавьж унтаад
өглөө босч ингэнгүүтээ одоо жишээлбэл машин жишээ төгжрээнд ингээд мөнхийн одоо ингээд хүүстэй яваад байгаа байхгүй. Хэнийг яриа тийм? Түүнээсгүй яг одоо жишээлбэл янжуур тамхич юм бол ингээд за дууслаа хайчлаа тийм үү. За өдөр 4-5 ч юм уу мэдгүй яг ийм дуусны байрна тийм. Гэртээ татахгүй ч юм уу. За ажил дээр үе ч юм уу ингээд лимиттэй контролтой байгааз өнөөхөл ерөөсө баг ингээд хүзүүндээ нөгөө нэг ийм зүйлтэй наач бол бүр хаан чамаагүй болчиход байгаа Энэ байхгүй. бол гэхдээ бидний өөрсдийн асуудал байхгүй. Тийм өөрсдийн асуудал. Сайн юу? Тохируулж хэрэглээ те. За тэгээд донцсон бол тэр үнийг хог ер нь бол те. Зүгээр эвтэйг хэрэгэл. Өөрөө вебийг тат тийм үү? Өөрөө вебийг тат гэсэн. Яг Хүний вебтэй тийм. Энэ юм байли. Янжуур тамхи бодвол би бас судалж үзсэн л дээ нөгөө нэг анх зохиосон хүн чинь нөгөө аав нь уушигны ор тавтараар өнгөрсөн юм байна. Ер нь тамхи гэж онцлогдсон юм байна л да. Тэгээд тэрнээс хойш за би ингээ аавыгаа алдахгүй тулд ийм уур татья те. Усны уур татдаг тийм төхөөрөмж бүтээнэ гэж мөрөөдлөөр анх веб үүссэн байгаа байхгүй юу? Хорны хувьд бол хамаагүй баг. Гэхдээ тэгж хэтрүүлэн хэрэглүүл угаасаа чиний хог гэсэн. Тийм л баймаар байна ер нь. Рекламч юм биш яг зүгээр. Шиша мишнаас янз янз байгаа шүү юм шүү тий. Зарим нь бол үнэхээр бас жоохон сахар өгчих гээд байх юм. Нэрээ үнэхээр ингээд бүр ингээд гэмтэйгээд байгааг мэдээд. Ойлгох тэгээд ямар ч сайн биш зуршлаас хол байхын төлөө л эрүүл мэндийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө Тий. Би бол донтсон юм билээ. Би өөрөө зөв хүлээн зөвшөөрсөн. Тийм байлээ тийм. Би зүгээр энийг зүгээр ярьсан шалтгаан ингээд хоригдж тэмцээд байгаа л надад таалагдахгүй байхгүй. Зүгээр хувь хүний үзэл бодол дээр таалагдахгүй байхгүй. Ямар нэгэн зүйлийг зүгээр юм хоржохоор бүр амар болдог. Тэ? Бүр үнэхээр бүр цаашаа ингээд дэлгэрээд аимшигтай болдог. Тэр л айгүй чухал байгаа байхгүй. Тэнгүүт хайшаа одоо чинь би бол янжуур тамхи татмааргүй байна. Тэ? Амнаас үнэртэй, хуруунаас үнэртэй нэг л тухгүй байдаг байхгүй. За тэгээд веб зас өдөр шөнөгөө татмааргүй байна. Тэнгүүт би энийг зөв зохистой гэж. Заах зохис нэрээ боломжоор зохистой л хэрэгжилчмээр байна. Тэнгүүт аль нэг нь алга болгомооргүй байгаа байхгүй. Тэгэхээр л ямар их юм юм ярьж ирсэн гэж аахгүй. Одоо тэнгүүт нөгөө шүү. Вебиг алга өөр аим шааж байгаа. бүгдээр л яг ухамсарын хүний өөрсдийнх нь сонгож байгаа сонголт болон ухамсараар сонгож байгаа сонголтын асуудал. Тэгээд өөрөө би зүгээр нөө манайтай хамтран ажиллах гэсэн вебний компани зүгээр асуудал ороод ирээ битээ гэж. Тэгэхээр энэ бол ерөөсөө хувь хүний л асуудал байхгүй юу? Сайн нэг хэсэг одоо нөгөө мөрөөдөө тоглоом бэтмит хүн бол өөрөө л ясим дээр ороод. Үүний шуул байхгүй. Тийм. Тэрийг хараа ингээд амар гоё тохируулаад ингээд хэрэглээд ингээд амьдралаас кайф авдаг. Тэгээ энэ ингэ энэ баг 2 баг гэж зүгээр ингээд юм лимиттэй тэрнээсээ хитэрдэггүй юу гэдэг өдөрт одоо юу гэдэг 20 ч юм уу 30 кач гин үү. Тэргээр одоо ингээд юм гоё хөгжөө тэр тухайн спорт баг маг дээр ингээд бэтмит тавьж юм уу. Энэ бас нэг ондоо асуудал байхгүй хүний зүгээр юм техниктэй тэнгүүд тэрийг ингээд одоо хуульчлаад тэр нь тавих үгүй нөө хүний өөрийнх нь эрхэлдээ ер нь бол Хувь хүний ер нь эрхчлөө гэдэг юм одоо алдахгүй л байж хахлаа болчмоор санагдаад шүү дээ. За хэдүүлээ юу вэ? Гар барилтын нэр. за тэгээд хэлэх гээд байна. Би ч нөгөө 18-аас коло яалаа болчиход байна. Яг уу. Та шууд хоёр госолчих гэж. За түл шууд тэгвэл барилдчаад Дуусч чагаад хоорондоо тоглолцуулаа. Тэг шүү дээ. би дэ жижиг биетэйтэй Тэгвэл хоорондоо тоглолцоо гэдэггүй. Тэгээд амар удаан болчихлоо шүү дээ. тэгээ. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудын бэлгийг өгье. За энэ Яшнагийн гарын бэлэг та нарт Оо nice. гоё зочд орно гэдгсэн чинь өөрөөсөө бүр яг бэлдэж өгсөн. Баярлаа. Тий. За бас бэлэг дуусаагүй. Опа. Баярлалаа. Муу алдсан байна юм чи. Тий. Оо, бро болгар явчихад ирсэн гэстэй. Манай хамтран ажиллаж чинь флорч болгар архисан. Тийм үү. Энэ юу юм бэлээ? Архич чинь нэр тусам зөөлөрд юм биш үү? Тэгээ айгүй зөөлөн амттай болгар. За энийг цаашаа дамжуулчих. амар хэрэгтэй юм биш. Оо nice. Цагаан сараар хэрэглээ. Энийг ингээд хараад байгаа амар харж байгаа заа. Одоо ингээд юу гэдэг хүн болгоны юм дээр флирт яваад байгаа. Найруулаагүй нэрсээд гэж аа. Миний арих хаа нэг юм бэ. Хэрэгээ Түү болгаач гэж байдаг шүү дээ. За цагаандаа гарцсан тийм ээ. Цагаан арих аваа. За тэгээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн 440-д баш их баярлалаа. Тэгээд Бундын таамаг хамтгийнхаа тоглолтод нь амжилт хүсье. Ялтай таранаад 11-р сарын 22-нд та бүхэн очиж Бундын таамаг хамтлагийн тоглолтыг үзээрэй гэж. Тэгээ бүгд хийж байгаа сая гоё ярьсан ажлууд нь амжилттай бүтээсэй гэх тээ. За баяртай. Энэ удаагийн дугаар энэ үрээд За өндөрлөө. ивент тэтгэгчдүүд нэг зарлаад босгоч явахгүй. За. За чи хүрээлэн авчаа. За одоо түрүүнийхээ тавтад за. Тэгээд энэ удаагийн Urban Talk маань хүрээлэн аванжаас хүрлээ. Та бүхэн шинэ жилээр
хамт олонтойгоо шинжлэхийнхаа баярын хаан тэмдэглэх газраа олоогүй байгаа бол хүрээ даунчтай холбогдорой гэж хэлмээр байна. За манай Urban Talk-ийн хамтран ажиллагч Сан Мигэл гээд хамгийн калори багтай тийм лайт нь гарсан байгаа. Хамтран ажилласан баярлалаа. Байна. Тэгээд флёр Баярлалаа. Хүрээд гэдэг байгаа шүү дээ.